Эрхэм үзэгч та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая гүндүүгээрээ нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хоморт Ховд аймгийн Зэрэг сумын хэрэг төх Монгол улсын зан Баярхүүгийн Батүлзий морилон саатаад байна. За тарган давтай сайхан үлдэж байна уу? Хоо сайхан, тарган сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За бэлтгэл сургууль сайн байна уу? Сайн. За ажил болов сайн уу? Оо сайхан байна. За өнөө жил бас ингээд ардын хувьсгалынхаа 101 жилийн он их баяр наадамд Монгол улсын зан гэдэг одоо эрхэм сайхан цолон төрлөө нийт Монголынхаа ард түмний өмнөөс бас халуун баяр хүргье. За баярлалаа. За энэ ч одоо хөөргөний одоо ямар ёс вэ? За манай ховд руу чинь тэгээд хөөрг харшуулдгүү гэж. Аа. Тэгээд нутаг нутгийн ёс л байдаг баг. Аа. Ер нь ахам настай хүмүүс ер нь хөвчлэн ингэж харшуулж авахгүй. Одоо яаж авах юм? Ер нь тэгэл за ингэж чинь аваал. Ингэж чинь. Аа. Нутаг нутгийн ёс заншил. Аа ингэж шиг баг. Тий намайг энэ нэвтрүүлгийн нөгөө нэг лайв доор ингээд фэйсбүүк дээр хүмүүсийн бичсэн сэтгэлдлийг харахаар зарим хүмүүс энэ хөөрг харшуулахгүй байдаг ёстой хөөрг харшууллаа энэ бичсэн байдаг. Тэгвэл бас энэ нутгийнхаа л ёсыг яриад байдаг байх юм тийм байх. За танаа руу Зэрэг сум руу одоо ялангуяа ахмад настай хүмүүс яг саяны шиг л хөрөлдөг. Аа. Яг ингээд зөрүүлэхэр чи харшаад дуурайд тэгж муул гэдэг юм байлээ. Аа тийм учиртай байт юм. Би бас энэ өвөр Монголд бас ганц нэг ингэж хөөргөлж байгааг харсан шүү гэж нэг нэгээрээ сольж ингэж авч өгөлцөөд байдаг. Бас нутаг нутгийн бас өөр л юм тийм ээ. Тэгэд одоо танай Ховд аймгийн Зэрэг сум гэдэг бол одоо тэр алс баруун хязгаарын Баатрын нуруу гэж тэр сүрлэг сайхан хайрхны өөр билээр нь тэр зэгстэй хөндийд одоо яг төв замын хажууд сумын төв нь бол байдаг юм билээ. Одоо тэр сумын одоо яг альхан хаваар нь нутаглаж өсвөө. Ижээ аав нь бол одоо сайхан малаа малдаг малчин улсууд болтой юм билээ зааны юм тийм ээ. Тий. Би одоо 1992 онд 6 сарын 8-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Тэгээ Зэрэг сум Бураа баг гэж одоо яг Зэрэг сумаасаа зүүн чанх зүүн тийшээ нутгалдаг. Манай ээж аавын одоо өвд эцсийн одоо нутаг. Баярхүү гэдэг айлын ууган хүү болж мэдлсээ. Тэгэд доороо 3 дүүтэй. Амбул зургуулаа өссөн. Малчаа ардын гэр бүл өссөн. Ер нь одоо энэ нутаг усанд загчин түмэн голдуу одоо нутаглан суудаг байх. Танай загчингуудын одоо ёс заншил, загчин төмний одоо амьдралын хэв маяг ер нь ямар байдаг вэ? Аа тий, Зэрэг сум бол одоо загчин үндэстэн. Ховд аймагч олон ястны өөлгийн нутаг. Тэгээд одоо Алтай, Уянч, Манхан, Зэрэг гэдэг одоо загчин сумдууд байгаа. Зэрэг сум бол одоо загчин үндэстэн. Загчин үндэстэн ястан бол одоо эрт дээр үеэсээ одоо тэр зах хязгаар хил манж ирсэн одоо баатруудын одоо үр садал гэж одоо ярьдаг юм байна лээ. Тэгээд бас ажилч хөдөлмөрч тийм хүмүүс байдаг. Хүүхэд ах насны амьдрал ер нь ямар хоо байр байдалтай өнгөрсөн бэ? Одоо хангаа газрын хүүхдүүд бол одоо мод хад цагаалж төлөө модонд явж их яр тэнхээ суудаг гэдэг. Заа маань ер нь ямар хоо төрлийн одоо ажил хийж ингэж хүүхдээ байхасаа бяр суусан бэ? За тэгэл аавыгаа дагаж хадлан бордоо хийн. Аа. Ер нь жоохноос айлын том нь болохоор тэгэл бүх ачаа тэгээ нуруунд дээр үргэлддэг. Аавтайгаа ойлгоно. Хадлангаа хадна. Аав хаяур гэж байдаг шүү дээ. Шимэсг гэдэг. Аа тий. Одоо ч юм болохоор нөгөө юугаар цахилгаан дурмаа хаддаг болсон. Аа. Тухайн үед чинь тэр нөгөө хаяур гэдэг ингээд шимэсг гээл одоо янз бүрээр л ярьдаг юм да. Аа. Эрттэй хаяур л гэж ярьдаг манайхан гэж. Тэрнгээр хаддаг. Тэгэл аав хадна. Би ч арай хад сураагүй. Бухал хийн. Аа. Тэгээд бухлаа чирнэ. Манайхан тийм намагтай голд хадлангаа хийдэг. Аа. Хөлийн шагаа заримдаа өөр өвдгөр татсан тийм шаврын дотор устаа. Ой. Тийм газраас үсээ хадаж хадаад бухалдаад буцааж уснаас нь чирж мөрөөр чирж гаргаад хатаагаад тэгээд баглаа тэмээгээр ачиж штэ. Тухайд яг тэр амьдрал одоо
одоо олон жил яасан доо аавыгаа дагаж хадлаа хийсэн. За сүүлийн үед л бол одоо юм хөгжөөд бас трактор, цахилгаан хадвар гарцсан тий. Портер твштэй машинууд дийлбэг болцсон. Тэгээд цахилгаан одоо тийм хадвараар хадаад машин дэргээр ачдаг болсон. Тухайн үед ч юм бол одоо яг гараараа хадаж тэгээ гараараа баглаад тэмээгээр ачаад очиж тайлаад буцаагаад ингээд өдөрт бол тэгэл нэг за тэгээд 5 тэмээгээр ачлаа гэж бодоход нэг сайн ачлаа гэхэд нэг 3-9 4-9 л хийдэг 2 хүн ч. Хэр хол зайтай явах уу тэгээд? За нэг шалахгүй дээ нэг 5-6 км. Ёо зай нь бол өөрхөн тэгээд тэр ажиллагаа нь бол их ш тий. Тийм бах. Тэгээ нөгөө манайх ч сур илдэнэ гэж гараараа хийдэг ш одоо сур илдэж. Тэгээ илдүүр нь ханаагүй сурыг чинь хадланд аваад ороход л нэг янзын сурн илдүүр нь хана шүү дээ. Хатуу сурнуудыг ч аваад ороход тэгэл уяраал янзын болно шүү дээ. За тэгэл малдар байсан болохоор аав ээж хоёр маань малчуусууд болохоор тэгэл хөдөө одоо хийж болохдоо бүхэл харвар ажлыг хийсэн дөө. Тэгэл мөр малтаа их багасаа одоо бас мөр үнд сурсан. Би 4 настайгаас л мөр үнд сурсан. Тэгээд хурдан мөр унаад 7 8 9-тэй л тэгэл мөрнөөс асгцсан шүү дээ. Том биетэй болоод багаас их өсөглөн биетэйсэн болохоор 4 мөр настайгаас мөр унаал. Тэгээд 8 9 настай ч нөгөө жин 7 8 дугаар ангийн өгч болчих юм чи. Тэгээд мөрнөөс тэгж асгдчихсэн. Би тэр улсын цол авсны чи яг дараа харцаг улсныхоо дараа илүү нэг хэвлэл төгсөн ярилцлагыг ч уншиж байсан. Тэгээд Чандван суманд очиж сумын зам болж байлаа. Тэгээд Чандван сум руу одоо нэг юм барилгын материал атсан прогонд суугаад бөөн шохоо цементэн донд зуралдаж явж байгаа л очиж зам болсон доо гэж ярьсан байсан санагдчихэв. Тий. 2009 оны авар. Би ч бас 2008 онд энэ аврагын тэмрийн дээд сургуульд оюутан болж ирээд. За. Тэгээд тухайн үед ч бас жоохон бас баг аймаг орж үзээгүй нөхөрч хот хүрээд ирж байгаа ч. Тэгээд бас нэг жоохон шантрах маягтай автобус унаа сууцгаар төөрчих гоо болдгоо. Тэгээ за ер нь бүтэхгүй байна. Явж ер нь малаа хариулъя. Тэгээ өдөө чи яг малдар бүтэн жил байсан. Замын унаа цуг явчих юм чи. Шүү наран туул гэж хаана үдээ асуугаал. Хургаан суугаал тэгэл гэртээ очсон. За одоо бүх хөлж чадахгүй миний хөө ном сураагүй бүх хөлж чадахгүй. Тэгээд одоо ерөөсөө үлдсэн ганц сонголт ч маалч ингээл. Тэгээ малаа хариулгээд бүтэн жил малдар байжгаад хавар норж ирээд тэр сумандаа нэг баяр болсон юм аа. Тэгэхэд 8 дүлдээ сумын зам бүх бол тэгээд ахтаа унжсэн. Дүмийн даваад таарад. Тэгээд маргааш нөлөө Чандван суманд одоо тэр сумаас одоо шигшээ 2 бүх 32 бүх 16 сумын 32 бүхийн тийм тойргийн барилтаа болсон цол олгоно гэдэг. Тэгээ Чандван сум руу одоо аавынхаа төрсөндөө Батбилэг гэдэг одоо зэрэг сумын старах хийж байгаа. Тухайн үед сургуулийн захирал хийжсэн баха. Тэр ахтаага Нэм очир гэдэг одоо манай сумын ах бид гурав дээрээс нь бүх болдгоо сумын зам Батбилэг гэдэг сумын зам хоёр ахтаа бид тав шохоо атсан фурганд суудлгүй. Тэгээ Чандван сумд очиж барилдаад ямар цол мол аавна гэж нэг санахгүй жоохон хүүхд юм чи. Тэгээд тэнд хамжилтаа сайн барилдаж би ч 4-р байранд орчихсон байна. Тэгээд яг ямар барилдаа энэ Чандван суманд болсон барилдаа чи. Тэр одоо тухайн үед бас нэг хүний нэрмжит тойргийн тийм барилдаан болж ирсэн. Тэгтээ сумаасаа бас 16 сумаасаа шигшээ 2 сумын зан залуух оруулаад 32 бүхийн тийм тойргийн барилдаан болж ирсэн. Айгуу чансаатай бас олон барилдаж гарч ирсэн. Тэгээд би 4-р байранд орж ирсэн тухайд. Тэгээд эхний 6 байранд орсон залуу хчүүдтэй цол өгчсэн. За. Тэгээд Дарви Нэм сүрэн гээд ах наваа санаж байгаа. Би 2 сумын зам болжсэн. 3-4 сумын зам цол өгчсэн. Тэрийг сайхан ээлтэй дивжээ байж тээ тийм ээ. Тэгэлгүй яг одоо Чандван сум гэдэг чи одоо бас манай ховд нутгийн те одоо бүхийн бас үлгий бас ховддоо Монгол улстай бүхийн үлгийн нутаг шүү дээ. Тэгээ бас юм учиртай юм байлээ. Чандван суманд анх бүхийн тэр цолны гараагаа эхэлсэндээ бас баярлдаг.
Тэгээд ер нь малчин болохоор эргэл туцалтгүй шийтгсэн аав ээж ч одоо малчин болохоор шийтгсэн байсан хүн чинь тэнд очиж заан болоод ирэхээр яасан аав ээж за дахиад нэг яваад үзгэсэн юм уу? Яаж тэгээд дахиад хот руу явах болсон юм? Тэгээд сумын заан болчлоо гэдэг ээж рүү тухайн үед чандман дээрээс би ч бас нууц барьдаг байсан. Манай ах яриад тэгсэн бөө би ч өөрөө нэг цол мол гэж ер нь тэгж нөх ахтар яахгүй шүү дээ. Тэгсэн л бөө баяр уулаал за хүүдээ баяр үргэе гээл. Тэгээд очиж бараг л одоо усын зам болсон шиг найруулж байсан. Айгуу гоё дурсамжтай тухайн үед. Тэгээд тэндээс бас өөрөө урам зориг аваад би бас ингээд цол авсан цол шүү гэдэг цолгүй ажаа цол авах барч бас тэ. Тэрэндээ бас дасаад урам аваад за барилдчмаар ч юм шиг угаасаа хүүхэд байхасаа л бүх өөр барилдана гэж сонирхолтой байсан болоод бүх сургуульд ирээд тэгээ явах та тухайн үед бас нэг нөхцөл байдал болохгүй болоод тэгж уцчихсан юм шиг байна. Тэгээд бүхий сургуульд дахиад явчмаар байдаг. Мал дээр ч бас айгүй уйтгартай юм чи. Тэгсэн наттай хамт цуг манай ангийн Эрдэнэ хоёрыг манай найз бид хоёр авраг дээд сургуульд сурч ирсэн. Тэгээ манай найз болохоор үлдсэн. Яг бүхий сургуульд. Тэгээд би ч бас буцаад очимоор санагдаад байдаг. Ээж аваараас асуухаар чи ээж аваа ер нь итгэл төрөхгүй байна шүү дээ. Тэгээд бас тодорхой хэмжээний малчин хүмүүс ч орлого байхгүй те. Бас нэг малынхаа ашиг шимээр л явд амьдардаг. Тухайн үед ч бас сургуулийн зардал төлбөр тэгэл ховцны тэгэл замын зардал тэгэл хоолны мөнгө гэл бас тодорхой хэмжээний зарлага гаргацсан байдаг. Тэрийг би очиж бас өрн таран гээгээ найцсан. Тэгэрч бас жоох итгэл төрөхгүй. За чи ер нь тэгээд бүхий сургуульд явуус хаяад ирсэн. Одоо юм одлоохоо малаа хариулах гэж юм чаа. Тэгээд би чинь манай ави дүүнер чинь ер нь бүгд одоо сайхан сэхэтэ болсууд сумынхаа одоо сургууль багшилдаг одоо ч багшилж байгаа. Тэгээд тухайн үед аавын дүү тэлэг гээд ах манай аавгах сургуулийн захирал байсан. Тэгэл бас аавын дүүнэртэйгээ ярилцж байгаа шүү дээ. Би одоо ингээд нэг сургууль явж байна. Та хэд бас миний ингээд зардал төлбөрийг нэг ингээд дагаад өгчөөч. Аавч итгэлэхээр юу итгэхгүй байна гэл. Тэгэл ах эгч нар зайлвал надад итгэл даалгаал бүхий сургууль явуулжсэн да. Тэгээд 2009 10 онд 9-10 онд шилжих юм да. Шогрын тамирын сургуульд оюут нар ирж байсан. Тэгээд 13 онд төгссөн дөө. Ер нь анх тэгээд бэлтгэл хийх гээд хот руу одоо ирчээ буцалсан. Дахиад хоёр дахь утаагаа ирэхэд бол бас сумын зам болцсон учраас нэлийн итгэл үнэмшил төрч гисэн өөрийгөө бүх болж болохоор юм байна гэдгийг мэдэрсэн ч байсан болов. Хотод ер нь ирээд оюутан болоод одоо энэ Шонхор дээд сургуульд ороод бэлтгэл сургууль хийж яхад та нарт одоо яг хичээлийг хэн зааж эхэлж юу танай ангийнхан үеийнхээ одоо Шонхор тухайн үед хэн одоо сурж байв. За тэгээд 10 онд одоо тухайн үед чинь тэр яг тэр Шонхорд 1-р курст ирсэн орсон сурагчдыг бүгдийг оюутангууд бүгдийг одоо яг ингээд энэ төв зингэлт хүрээлэн дээр бэлтгэдэг байсан юм. За. Өглөө болгонд энд ингэж төв зингэлт хүрээлэн төөрүүлж гүйл гэж одоо тэр чинь бас бэлтгэл сургуульд хийж үтсэн, хийж үзээгүй янз бүрийн хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр бүгдийг ингэж одоо үндсэндээ 14 хоног бэлтгэж байгаа. Аажмаар одоо бас нэг биеийн тамирын спорт гэдэг чинь юм байдаг гэдэг. Уяатан тэр сонголт барин анхан шатны одоо нэг сургалтуудын зааж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ ингэж цуглараад найзуудтайгаа болоод тэндээсээ одоо бас ингээд анги хуваарлт хийж байгаа. За одоо баталцыг чи яг одоо энэ Шонхор биеийн тамирын дээд сургууль үндэсний бүхэн анги сонгох уу, чөлөөт жуудаа саамп сонгох уу гэдэг. Тэгээ би тухайн үед үндэсний бүхээ гэж сонгож үндэсний бүхэн ангид одоо манай ангиас ч бас олон сайхан цолтой бөхчүүд төрсөө. Одоо Сүхбаатар аймгийн Арслан Ухаалан Баасанбат гэдэг одоо найз маань бас бэрхтлийн хэмтлийн улмаас болоос барилдгаа болчлоо. Үнд сайхан Арслан шүү яа. Сайхан амт бас манай үед бол тасарсан байсан. Бидэд бол яагаад хайдаг үлээсэ. Тэгээ одоо Дундгов аймгийн Арслан инх болд. Баянгор аймгийн Арслан Жамбалд орж Дундгов аймагт үзүүрлэлсэн баха 2-3 жилийн өмнө Золбот гэдэг аймгийн зам байгаа. За тэгэл тэрнээс доошлол аймгийн Начингууд, Сумын заанууд олон сайхан
үед ингийн сайхан залуучуудтай төгссөн дөө. Шонгор дээд сургуулийг. Энээс өмнө ер нь зүгээр хөдөө байхдаа бас нэг бүхэн секс дугуулсан маягийн юмд явж үзсэн байсан уу? Ер нь огт үзээгүй ирсэн үү? Ер нь бол яваагүй дээ. Аа. Аймгийн аврагууд нэг ганц 2 жил орж ирсэн. Аа. Яг тийм секс дугуулна гэж явж байгаагүй. Бүхийнхөө амтыг ер нь бүх өрөлтхийн сайхныг яг хизээнээс мэдэрч эхлэв. Энэ Монгол бүхийн өргөнд ер нь хизээнээс аманд гарсан бай. 2011 оноос л гарсан баг та. Аа. Тэгэл усын золтны аманд гараад унах тавх нь хамаагүй ер нь удаан барилдах их гоё байсан шүү дээ гоё бол. Баригдчихгүй шиг л тэгэл зогтож байгаа л тэгэл айл болох нас нэг зурагт камерт орчих юмсан те. Тухайд залуу өгчин том бүхий аманд гараа барилдахаас гоё шүү дээ. Том золтой бүхтэй унсанч давсан сайхан зурагтай барилдан те. Тэгээ гол нь том золтой бүхчүүд чинь камер юугаараас илүү сайн гардаг. Тэгээ өдөө орон нутаг ээж аав манаас хараад баярлан те. Тухайд бас фейсбુક мөхөөс хөгжөөгүй. Одоо бол барилдсан хаал барилдаан болно лайв зураг гинтер тавигддаг болсон. Тий. Тухайд бас яг хуу ТV-с гээл телевизээр л ер нь бүх гардаг байсан шүү дээ. Тэгэл айл болгол зарим нэг ахнараас ч бас гоо штэ сэргэлэнтэй л ахаа жоох удаа хөцчихөө гээл. Ахнар юу гэхгүй тэгэхээр. Тэгээ юу яриад байгаа бэ чи гээл дайраад байгаа штэ. Ер нь анх улсын султаа ямар улсуудтай аманд нь гарч барилж исэн бэ? Ер нь анхны хайсан улсын султаа бүх юм бол. За бүхэн өргөнд одоо их олон хүн бас тэгж ярьдаг юм байлээ. Энэ Төв аймгийн Заамар сум яриад Жанчви отхон баяр гэдэг улсын өсгөл дэрнэ чи. Тэр ахыг би давж яасан л гэж би өөрөө бол бодож байна. Тэгээд отхон баяр ахыг давсан хүн бас их том цолонд хүрдэг юм байна лээ. Бас их сайн барилддаг юм байлээ. Би хэд хэдэн хүнээс бас сонсч байсан. Тохон барилтанд бас төрүүлждэг ч юм байлээ тий. Отхон баяр ахыг л хайж яасан л гэж би бодох юм. Миний бодож байгаа одоо сайн санахгүй байна. Сумын заануудын барилдаанд төрүүлж байлаа. Аймгийн харцах солтооч одоо бас төрүүлж байсан баах. Аймгийн арслан солтоо төрүүлж байсан баах. Тэгээд улсын харцах солтоо, улсын заан солтоо гэл одоо ч тэгээд яг эд сайхан барилддаг дээр л байна. Ерөнхийдөө бас нэг амжилтын амтыг сайхан мэдрээд заал танхимд анх тэр сумын солтны барилдаанд ингээд түр үзүрт үлдчихсэн үе ер нь ямар байдаг вэ? Танай үеийнх ч бас одоо бүгдээрээ сайхан том солонд төрцгөөчлээ тийм ээ. Тий. Яг манай үеийн тэр сумын заанд барилдаж гарч иржсэн залуучууд бол ер нь нэлээд олон том солтон төрсөн шүү улсын солтоо. Улсын аймгийн солтон төрсөн. Тэгээд тухайд 11 12 оноос л жоохон чангарсан юм уу да. Тэгтээс 12 оны намар мамар бас заал танхимд бас тэгтээ айхтар ганц нэг л давдаг болцсон байсан. Би ч гээсээр бас барилж чадаагүй шүү дээ. Бүртгүүлж явж байгаа мандатаа орхиод. Тэгээ нэг хүнд одоо тухайд хинтээ таарсан. Юу очсон чинь нэг засуул нь уурлаа. Чи мандат хөө чамайг танихгүй. Гар гэ нөгөө хүүхийг давуулъя болчихсон. Хөө тийм үү. Тэгээ яг одоо манмараал тэнд гүйж байгаа л. Тэгээ би гээс тухайж оюутан болсон гэрнэ манай хөдөөнөөс ирсэн найзууд барилдаа 1-2 давтсан байдаг ахнар. Гэхдээ би хүртэл нэгээс давсан шүү дээ. Би нэгээр ч одоо тэнд бүр барилдаач хөө тэгээ амд гарч чадлаггүй тэгээ гүйжчихэд тасчихсан шүү дээ. Тэгээд 12 онд зааланд бас ганц 2 давдаг болоод ирсэн. Ээж хөдөөнөөс ярина. Жимо баялийн нөгөө товчтой хуцаар л ярина шүү дээ. Тэгэл за миний хүү яаж барилдаа гээл. Одоо бол бүх юм мэдээл фэйсбુક дээр тавьчихж байгаа шүү дээ. Тий. За сумын зам боллоо тэр тэгсэн ингээл. Одоо нөгөө дивчээсэг юм ингээл одоо бүх юм. За тухайд чинь пэсмэс байхгүй бас тэгээд амны бэлгээс ачтын бэлэг шүү дээ. Нэг даваад 2 дараа унахаар ээжтэй хотл ярина шүү дээ. 3 даваад 4 дараа унлаа л гэх. Тэгээд дараа сарынх нь бол ярихаар 4 даваад 5 дараа унлаа. Арайш нэг 5 давлаа л гэж хэлэхгүй. Тэгж явал он гараад ер нь тэгэл яг нэг 2-3 сарын дараа л яг тэг сайжраад эхэлсэн. Тэгээд сумын заан шүүгрөөд тухайд энэ Төв аймагт болсон Багнуур Налаахт болсон энэ хотуудаар чинь сумын заануудын барилт их болдог байсан шүү дээ. Багнуур, Налаахт, Багнуур гэдэг. Тэгээд тэрэнд очиж ингэж барилдаж тэр чуулга барилдаанууд бас сайн барилдаж дөрүүлж үзөөрлөж өгөрж тэгж бас их урам авч тэмцээн уралдаанд орох тусам л одоо хүний бас
суйрлуулдаг тий. Тэгэхгүй бэлтгэл хийгээл өөрийгөө ямар байгааг мэдэхгүй суугаад ээж бас болохгүй шүү дээ. Тэгээс бүхэн өргөнд ч нөгөө яг ээжтэй худал ярьдаг байсан. Тэр амлалтууд ярьжсэн юмнуудаас амны үйлгээр болж биелээд яг л 5 давдаг 4 давдаг. Тэгээ үзүр төрөнд цагаан сарын барилдаанд үзүр төрөнд одоогийн хор царслан баян мөнгөтэй үлдэж баян мөнгө төрүүлж би үзүүлж байсан. Тэгээд 13 оныхоо сумын зааны хаалтын барилдаан гэж болоод тэнд ч одоо 3-400 сумын заанд барилдсан баг. Тэгээ одоогийн улсын харьцаг золбоо улсын харьцаг бүрүүгээр бид 3 сумын заа үлдэж 3 биенээ төөрөөд 2 найзтай сайхан барилдаж сумын зааны хаалтын барилдаан төрүүлж исэн. Тэгээд тэр жилээ цэргийн начин болоод аймагт очиж харцаг болоод дараа жил нь бас замын үүдээ 20 жилийн байхаа бас хаалтын аймаг цэрэгт аймгийн харцаг золтой аймаг цэрэг төрүүлжсэн. Монголын одоо бас сайхан бүхчүүдийн сурвалсангууд нь нэрэн төрүүлж үзүүлдэг цол авдаг наадмын нэг нь бол одоо бүх цэргийн баяр наадам байдаг. Бүх цэргийн баяр наадамд одоо анх 2013 онд цэргийн начин цол өртөж байлаа. Тэр наадмын тухайд орсвол. Тэгсэн. Тэр чинь яг тэр сумын зааны хаалтын барилдаанд төрүүлээд сумын зааныхаа төвшөнд бас сайжирсан байсан. Тэгээ ер нь бас нэг аймаг руугаа бүх зэрэгээр цол аавч гэж бас бодохгүй байгаа шүү дээ. Тэгээ бас аймагтай бас нэг орлоготой сумын заан төрүүлээ үтцсэн юм чинь. Тэр жил бас аятайхан бэлтгэл сургуультай байгаа юм байна гэх. Өөрөө бас урам авч байгаа юм чинь. Тэгээд бүх зэргийн баяр наадамд бас ганцхан цэргийн начин төрж өсөн, би төрж өсөн. Тухайн үед бас хэл баяртай хүлээж авч их гоё байсан. Хэн хэнийг хайсан билээ энэ чинь тэгээд. За нэгийн даваанд нөгөө гар барилдааны нөгөө зөрөгт баатар байх. Тэр ахыг хайжсэн. Хоёрын даваанд баяр жавхлан гард яах. Баяр сах ахыг хайжсэн баг. Тэгээд гурын даваанд ч одоо Мөнгөн Баатар Арслан. Мөнгөн Баатар Арслан 4 дээр хайжсэн баг. 4. 5-ын даваанд чинь Инкот харав. Тийм баг Баян хонгорын Инкот Арслан байна уу тийм баг. Тэгээд цэргийн начин болж ирсэн. Тэгээд 6-ын даваанд Алтуугийн хат болчихсон. Бас ингээд одоо ч бас хугацаа өнгөрсөн байх шүү те. Он гараад 10 жил. Тийм шүү дээ. 10 жил болох шүү. Зарим нэг юм бас мартчихжээ шүү. Наан цаана оруулж ярьчээ те. Тэгээ цэргийн начин болсон жилээ аймагтаа очиод харцаг болцсон байх. Аймгийн харцаг болсон. Аймагтаа цэргийн начин цолтой очиод одоо хамгийн бага цолтой шүү дээ. Яг юуны аймгийн начингуудын төгсгөл. Тэгээд тухайн үед бас 3 дараа ам аваад 4 дээр нугарч барилдаад 5 6 дараа тунаад. Тэгээд аймагт харцаг болоод 7-гийн даваанд бас тунаад. Одоогийн аймгийн Арслан Бадам гарав. Арслантаа тунж. Унаад Бадам гарав хангаа 2 үзүр төрөнд үлдэж хангаа төрүүлжсэн. Аймгийн Арслан болчихсон. Тэгээд дараа жил нь аймагт очиж 50 Арслантай үзүр төрөнд үлдэж тухайн үед 50 ах ч аймгийн начин золтой би аймгийн харцах золтой. Тэгээ би үзүүрлэж аймгийн зам болоод 50 ах төрүүлж аймгийн Арслан болоо. Тэгээ 3-4 хоногийн дараа Эрдэнэтэд очиж төрүүлж аймгийн Арслан болчихсон да. Бадам гарав Арслантай үзүр төрөнд үлдэж. Тэгээ үзүр төрөнд Бадам гаравт үлдэжсэн. Тэгээ хоёрын барил да. Ямар хөө болсон бэ? Урд жил нь бас Бадам гарууд унтсан. Тэгэл бас одоо яг ингээд толчгаар ч одоо барилдахаас өөр явах уу гэдэг. Нодлон жилийн хаалдаг дахиад унмааргүй байдаг тийм ээ. Адмаач бас араамтаа тий. Надад бодоход бас ветералдж барилддаг. Тэгээ сайхан барилдаад найзтайгаар барилдаж төрүүлжсэн тий. 2015 оны одоо улсын баяр наадамд 3 давж 4-ийн даваанд санжаа ургад унсан байдаг. Тэр одоо улсын наадамд цодголсон анхны наадам байсан уу? Тий, анхны жил. Улсын наадамд анхны жилээ барилдаад 3 давж тухайн үед одоо санжаа дам аваргын улсын заан цолтой байхад хараад унжсэн да. Дахин болгочихсон. Улсын баяр наадам жанх барилдахад гоё юм байлээ тэгэл. Сайхан бод санах юм байхгүй. Тэг яг одоо 4-ийн нугараа гэд оноолт сонсоо байжсэн. Одоо чинь дивжээгээд төрүүлээ гарчиж байгаа шүү дээ. Тий. Тэгээд хойд ингээд сонсчихсон чинь нэг засуулахаас асуусан чинь арай санжаа дам заантаа таарлагч хилээгүй арай өөр заантаа таарсан гээл
Аа. Тэгээд суужсэн чи яг гарах болсон чи өөчи санжаад амтай шүү гэж хажуудалтай байхдаг тий. Аа. Тэгэл ерөөсөө сандраал гарч ооч. Санжаад ам баврагчин тохоо үед ч одоо яг л усын наадам төрүүлэн тий. Зөөрлөнө гэжсэн. Тэгээ алдчих байхгүй тэгэл амжсэн. Ер нь санжаа аврагт хоёр ч нэг одоо 5 6 таарж барилдаад аврагыг нэг чаяж үзээгүй л болтой юм шиг үү тийм ээ. 5 6 унсан байдаг. Аа. Аврагтай барилдахад одоо өөрөө бол их бяртай хүн шүү дээ. Энэ бүхэн өргөнд барилж чинь хүнийг бярдаж хайдаг. Авраг бас бяртай. Ер нь хоёр ингээ бяртай хүн хоорондоо барилдахаар ямар байдаг вэ? Санжаа аврагтай ерөөсөө барилдаанд таарахгүй байлээ. Аа. Тэгэл ер нь би баг зоолгохчгүй л ундаг байсан шүү дээ. Одоо ч бас хэрийн хүнтэй золгоод байгаа шүү дээ. Аа. Тухайн үед бол тэгэл яста яагач барддаг байсан. Яг одоо хүний нөө барилдаанд таарахгүй дээрээс нь олон унаад хаяа сурна, унаа сурна тий. Тухайн үед арай бас баг шивтэрч байсан нас тийм ээ. Тийм байж. Тэгээд энэ аймгийн цолтоо ер нь үе тэнгийнхэнтэйгээ бас дээшээ дээд ах нартайгаа ер нь заал танхимд бас чамгүй сайн барилдсан шүү тийм ээ. Тэгсэн. Арцах цолтоо, арслан цолтоо төрүүлж байлаа. Тэр хойд ер нь одоо ингээд бүхэн өргөнд төрүүлээд байна гэдэг чинь л ер нь китэ бас нэг ингээд нэг юм хилээд эхэлдэг юм шиг байна л та хүн тийм ээ. Ирээдүйд бас сайн барилдах боломжийг гаргаж ирээд байдаг юм байна. Тэр болгон дээр өөрийгөө ер нь яаж хурцлж, ирэлж өөртөө одоо дүгнэлт хийж явж исэн. Одоо ер нь шатандаа өөрийнхөө хэмжээг мэдрээд явах бас сайхан шүү дээ. Сумын цолтоо, сумын заануудаа төрүүлээд ирэхээр бас хүн лимч бас дотроо бодож байгаа шүү дээ. За би бас нэг аймгийн цол ахуулсан байна ч гэдэг юм уу. Аа. Бас нэг орилго төрж байгаа. Тэгээ аймгийн цол аваад аймаг цэрэгт ах нартайгаа барилдаа төрүүлж гарч бас хүн цаашаач бас усын цол амаарч явчих тий. Аа. Тэгээ усын цол авч гарч чинь цааш нь батлан тий ахиулна гэсэн одоо хүсэл эрмэлзэл өрөвшөө илүү төрж байгаа. Амжилтын шуурлаглаад байна тий. Заал танхимын барилдаан гэдэг чинь ер нь бол тэгэл маш том шалгуур болдог. Бэлтгэл болдог. Тэгээ заал танхимд одоо тодорхой хэмжээр тухайн жилээ сайн барилдсан бөхчүүд маань дандаа том цолонд хүрч байгаа. Тэр жилийнхээ өнгөөр тий. Тэр ч утгаараа бас заал танхимын барилдааныг таслахгүй бас сайхан барилдъя гэж боддог. Энэ намраас бас нэг тодорхой шалтгааны улмаас бас 2 3 барилтаа бас алгасчлаа. Жаа хоороотч барилтлаа тийм ээ. Сая сүүлийн барилтаанд гэхэд чинь би сая нэг алтан цомд барилдахад бас нэг жоохон биеийн байдал нэг тиймэрхүү ороод. Одоо яг одоо нөө янз бүрээр ингээ ярихаар хүмүүс чинь унс мөх шалтгаан унтахгүй гэдэг юм болно. Яг одоо тамирчин хүн гэхээрээ бас асал адилхан хүн шүү дээ. Тэгээд тухайн өдрийн одоо тэр биеийн өнгө айс те. Хадаглал хоолоо өвдсөн байх уу тэрийг гаднаас нараа хүн мэдэхгүй шүү дээ. Уржин халуураа онсон байх уу. Тэгээ хөлн гарны эвгүй болцсон байх уу, хорууны эвгүй болцсон байх уу те. Тэрнийг бол хүн мэдэхгүй хараад. Тэгээд яг одоо тэр алтан цомд нэг жоохон тиймэрхүү барилдаа. Би ч тэрний өмнө бас ус тунхаснаар гараад дөрөвдүүлдээд бас аятайхан барилдсан анхны заан цолтоогоо бас заасан тий. Тэгээд энэ намар чи бас харьцангуй ороо бэлтгэх сургуультанд орлоо. Найр наадам гэж усараад. Шинэ цол авахаар ер нь тэгдэг юм байна уу? Тий тэгэлээс. Хөдөө гадаа амтаах дүү дээ. Тэгэл сайхан. Бас цол авсан юм чинь тэгээд. Тэрний хордор хэмжээр ялаалга найр наадмаа сайхан хийчихье гэж бодоод. Тэгээ бас хожуу бэлтгэл орсон ч одоо сайхан формд орцсон. Одоо бол барилдаа уралдаанаа алгасахгүй барилдана. Тэгээд алтан цомд барилдаад ер нь бол багийнхныгаа хойш татсан шүү дээ. Яг өөрөө тав барилдахад 3 унтчих жоохоо. Тийм олон унна гэж хүмүүс бодоагүй байсан. Тий, би бас өөрөө бас дотроо бас яг уу арангааг бол айхтар ялна гэж бас бодоагүй. Арангаас жигд сайхан баг тий. Тэгээ би бол дотроо сайхан өмнөх таарсан хүнээ л ямар ч сан даваал явахыг бодъё л гэж барилдсан. Тэгээ ямар ч байсан бол нэг 3 унна гэж өөртөө бол бодоагүй нэг заа их унлаа гэхэд 2 унах байх. Тэгээ 1 унах байх. За болж игэл унаагүй бас гэл тийм бодолтой л орсон. Тэгээд тэр алтан цомд барилдсныхаа дараах нь бас нэг жоохон биеийн байдал болохгүй бас үзүүлж харуулсан. Тэгсэн тархи дөргөөд би ч бас тархины хуучин бэртэлтэй шүү дээ. Тийм үү. Тий 13 онд бас нэг заалтын хүндс барилдаж байгаа нэг ухаалтж урьжсэн. Тий тэр маань сийдэрсэн юм уу.
Сарих бас нэлээд өргөд удцсан. Аа. Ява сая нэг 7 хоногийн эмчилгээ хийлгэлээ. Тэгээд тамирчин хүнд ч юм уус өчнөө бэрхшээл байдаг юм уу гэдэг. Тэр болгоныг хүн тоочоод бараг ихнэр үгтэй ч хиллгүүл явдсан шүү дээ. Тийм л багтаа тий. Үрийгээл одоо ямар хүний Урууны үе тулхаас ихсүүлээл тийм ээ. тий хүний төлөө бас барилдаа ноцолдоод байгаа шүү дээ. Тэ өөрийнхөө хоббигоор л явж байгаа шүү дээ. Та юмаа хийж авч ээж хүнд шалтгаан тоочоод байх муухай. Тэгээд одоо манай ч бас нэг үг байдаг шүү дээ. Монгол хүний хэлсэн үг болгоом бас үнэн байдаг. Унсан бүх шалтгаан унтахгүй гэж. Тэгээд бас хамаагүй тийм бас ярихыг бас яадаг. Аа. Хүүхд байхдаа яг унчгаараа л орж ирэл бараг л тийх байс ингэх байс гэж янз бүрээр ярьдаг. Одоо ч бас тэгэл янз бүрийн ярихаар ч хүмүүс чинь янз бүрээр ойлгон те. Яг одоо бас энэ сайхан гүндүгөө яриа нэвтрүүлэгтэй сайхан ярьж хийж утсан өөрийнхөө ярьсан бодсон сонсноо тий. Илэн далангуу сайхан яриа л гэж бодлоо. Тэгэлгүй байх. Гэтэ яг хөө саяны Алтан цомын барилдаан дээр зүгээр хэдийгээр Ховд аймгийн баг ялагдсан ч гэсэн хоёр аймгийн багийн барилдаан бол их сонирхолтой үзүүштэй. Баргийн улс аймгийн цолтны барилдааныг үзэгчид тэгж ирж үздэггүйгээрээ үзэж олон түмнийг баясгасан сайхан барилдаан болсон шүү. Тэгсэн. Бас ингээд айгүй гоё эмоц яаж байгаа шүү дээ. Манай үзэгч одоо Монгол бүх бол үзэгчгүй бол явахгүй шүү дээ. Хөөргөнд одоо өдөр болгон барилдаан хийсэн ч тэгэл үзэгчгүй хоосон барилдаа л байдаг бол бас утгахгүй шүү дээ. Тэгээ одоо бас үзэгчтэй гэж хэлэхэд энэ Алтан цомын барилдааныг өөрөөсөө баг болгон дээр очиж дүүрэн сайхан үзээсэй те. Бас тэгээд гоё сонирхолтой гоё барилдаанд гарч байгаа шүү дээ. Ер нь ингээд хүмүүс их шуугаад их ингэж тэгж амар нөгөө үзэгчдийн шуугаан донд барилдахэр ямар байд юм бэ? Би болохоор энэ тийм шуугаа муугаас бас тэгж айхтар юу авдаг. Эмоц авдаг. Ер нь бас их тийм тайван тогтсон юм шүү дээ. Манай эсрэг баг бол ер нь эмоц донд л барилдаг хүмүүстэй л барилчих шиг бас ер нь бол ер нь тийм шүү дээ. Манай арангаа гидч бол бас айхтар эмоцтой орж ирсэн шүү дээ. Үзэгчд тий бас их хөвлөзээд байдаг. Зураг мургаа ингээ хөвлөвлцэн тий. Тог ураалаацсантаас айгуу гоё юм ил. Гэтэ яг одоо тэгэл нэг нь ялдгаасаач тий. Тэрэнд одоо заавал зөндөө дахиад цааш нь барилдаа үргэлжлэн шүү дээ. Тий. Аль нэг нь ялж иж дараа төрүүлээсэй л гэж сууж байгаас өөр яах. За ерөөл сайхан Батарш болтгоо. Тэгээ сая энэ намар гарч ирээд одоо сайхан ус тунхагласны баяраараа анх барилдаад бас 5-6-гийн даваанд сайхан амнууд авч барилдсан да. Мөнх Жаргал Арсланг 5-ын даваанд 6-гийн даваанд Бямбатхан Арцхайг гэдэг ингээд чанга бүхчүүдийг авч барилдаад шилж авч барилдаад шүвгийн дөрөвт үлдсэн. Одоо хангаа авраг та хоёрыг чинь энэ жил ингээд сайхан авраг заан болоод ингээд тононоос гарчлаа гэд олон түмэн ярьжсэн чинь шүвгийн дөрөвт үлдээл хоёлаа тундгаараа тонж байна шүү. Тэгээд их хүч авахсан сайхан барилдаан л болж исэн л довоолно. Би бол та хоёрын барилдааныг бас үзээд гоё л байсан. Ингээд шуудган дээрээс тэгж таталцж байгаа, даралцж байгаа. Гэл үнэхээр нэг ингээд хоёр хүчтийн цүү юм бяртаа болсод гоё тэгж хүч авахыг харах гоё л үт юм бэл. Харамсалтай нь яг сайхан ингээд барилдаан үргэлжлэж хүч явахад идэвхий 10 минут гэдгийг хараад өөрийг чинь хассан. За тэгээ яах вэ? Тэрэн дээр зүгээр хангаа нь хасагднаа, бат хөлзийн хасагднаа, өөр бүхчүүд хасагднаа. Нэг тийм хэн хасагдчихж байгаа давуулж чухал биш тийм ээ. Энэ хасдаг дүрм гэдэг өөрөө их сони юм байна даа л гэж би бодсон. Улаан цамц утааж гарч гүгээд байгаа хүнийг бол хасаад айчхад нэг буруу байхгүй. Яг ингээд хүч явахад энэ хоёр хүн хасаа айчхаар бас жоохон үзэгчдэд ч гэсэн миний хувьд бол нэг тийм онцгой санагдсан шүү. Энэ дүрмийг ер нь эргэж хармаар ч юм шиг. Өөрийн чинь хувьд ер нь ямар санагдсан бэ? Тэглгүй яг хөө тэгээд тэр одоо бас нэг тухайн одоо спортын дүрм юугаал дагна л та бас. Бид хоёр барилж байгаа бүх бол ямарч буруугүй. Тэгээд бас үзэгчд бас нэг ингэж нэг буруу ойлголт авд юм шиг байна. Одоо нэг мэхгүй бие биенээ түвш худлаа зогслоо гэдэг ч юм уу. Одоо бас адил төвшний тодорхой хэмжээний те бие биенээ анаад бас илүү хөдөлгөөн хийчихвэл бас л яг л одоо яг нэгнийхээ хөдөлгөөн хараал байж байгаа шүү дээ. Тэгээд тийм дунд чинь тэр идэвхий 10 минут руу орно хортол ямар их одоо хүч хөөс одоо гарсан бах уу. Тэгэл тухайн үед бас хоёулаа зогсоол ялаагаал юм дууссан болоо л гэж байна. Тэр би одоо тэр хасхаасаа илүү одоо тэр 10 минут руу орохоос өмнөх минутын эсвэл богиносгочмаар юм уу. Хоёр бүхийг нөгөө цуцхаас нь өмнө идэх рүү н оруулах юм бол хурдаа хилцэх магадлал нь бас өндөр шүү дээ.
Аа. Тэгэхгүй бас нэг идэх рүүгээ орхосоо өмнө хялаачаад идэх рүүгээ орчгорч бас. Гарна барихгүй болчиход орохоо тийм ээ. Тухайн үед бас яг удаа нэг сунаар нэг худал үн нэг юм хийгээл унуул унаа шүү дээ. Тэгэл тэр чи хоёулаа яг адилхан тэгэл яг л хөдөлчихөр унчих гад байгаа шиг. Аа. Тэгээ бас маш их хүч гарч байгаа, тамирдж байгаа. Би одоо бас заалны барилдаанд их олон тийм хүч авсан барилдаа хийсэн шүү дээ. Миний барилдааны онцлог бол бас тий. Бас тэгээ яаран яадах бас тэгэл золгооны барилдаанаас голж барилд болохоор. Би бас нодлон гэхэд чинь хөгчрөнгөр начинтай бас айгүй удаан барилдсан шүү дээ. Бас 50 минут барилдсан ч гэлээ. Тэгээд хой дээр барилж байхдаа тэр минутаа нэг анзаардаг. Тэгэл гарч ирээл хүмүүс чи яас амар хилаас нь ядарсан уу гээл. Тэдэн минут барилдсан шүү дээ гэл. Тэгээ бас нэг анзаарагддгүй юм билээ. Яг одоо тэр дөрмөн дээр одоо тэгээд манай тухайн одоо тэр шийддэг газар нь те. Дүнсний бүхий холбоо. Тэр эцэст. Тэн дээр одоо өөрсдөө бас нэг тийм анхаарах байлгүй дээ. Бид бүгд одоо бас яг тамирчин улсууд эд барилдаж байгаа улсууд өөрөөсөө зөрүүлж дүрм зохиож гаргана ярина гэж юу аах вэ те. Тэгээ тэр бол миний шийдэх асуудал биш. Тэргүй бас ард түмэн масаараа одоо бас яг юм ард түмний үг бас хүчтэй шүү дээ. Өөрийн чинь хувьд одоо сая тэр нөгөө хчрэнгэр начинтай удаан барилдсанаа ярьж байна л та. Тэгээд цуцаа эцээ гэдэг юм ер нь баг байдгүй бэлтгэлийн ачааллыг бол бас нэлийн хийдгүү. Тэг би тэр нэг удаан барилдчих дээр чинь ингээд бүх үзээд бүхээ өргөн сууж исэн чинь миний архан талд энэ хин сууж исэн харигчаагаар сууж исэн. Одоо энэ өөр хангаан лавдэрч начинтай сууг. Тэгэл за Батүлцгийн харцагч одоо ингээд дуусч байгаа юм байна дөө гэж бодохгүй юу тохой те. Одоо ингээд дараагийн даванд бол нэмэргүй бах та гэсэн шүү бодцсон сууж исэн. Тэгсэн чи харигчаагаар даард хоорондоо ярьж байгаа нь сонсогдчихгүй. Батүлцгийн яагач хөл байгаа дөө одоо дараагийн даван дээр ач дахиад хонь. Тэгсэн яг тэгээд явцсан шүү. Тэгэхээр ер нь их цуцаа багтаа хүн юм уу гэж бодсон шүү би. Ер нь тэгээд бэлтгэлээ тэр тухайн одоо биенийхээ онцлог те. Одоо нэлийн бас төвчээр суулгаж ачаалтаа хийн. Ер нь багасаа бас жоохон төвчээр ер нь өөрийгөө жоохон төвчээртэй юм уу гэж боддоо шүү дээ. Тэгээд хар бор ажил хийснийх л байх л гэж боддоо. Тэг яг удаа өөрийнх нь бас барилдааны онцлогч бас байгаах яарддаг бас те. Гарч ирэл бас бужигнуулаад хонуулуунаад хаяал гэдэг бүхчээс байдаг шүү дээ. Тэр чинь бас өөрийнх нь онцлог шүү дээ. Золгооны барилдаанд хүрчхээр одоо жим мас багтаа те бярдуулдаг ч юм уу. Тэгэл хүн яг өөрийнхөө давуу талаа ашиглаж барилдахгүй бол хүн юу гэж хэлэн те. Удаад байна гээд за энэ намайг удаж ийн гэж хэлээд байгаа юм чинь би зүгээр яарад унчий гэж бас бодож болохгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр яг өөрийнхөө л одоо онцлогоор барилдсан дээр байх. Хасагддаг байна уу яадаг байна те. Тэгээд ихтэй яг одоо бас тодорхой хэмжээр аль болох одоо би ч одоо сумын зааны барилдааныг ер нь бол баг алгасахгүй үздэг. За хөргөнд. Сумын зааны барилдаан бас айгүй гоё барилдаан болдог шүү дээ. Зүгээр тэгэл яг л одоо барилдаанд хинтэл гардаг. Жиммас багта хурдтай. Зарим нь өөрөө бичлэгээр үзэхээр ерөөсө гүйцэхгүй ерөөсө. Тэгэл очиж яг яаж байгаа мэддэхгүй тий. Тэгээ одоо SBS, TVS гээл одоо бас айгүй гоё телевизүүч яг ингээ нэг өрчлөн гаргадаг болсон давтдаг тий. Сумын зааны барилдааныг их үзэх дуртай. Тэгээд бас сумын зааны барилдааныг үзэж байхдаа өөрөө бас дотроо бас тийм юу хийж байгаа юм чи. За миний барилдаан бас жоохон удаан бас нэг тийм жоохон хүн уйсан маягтай тийм болоод байна. Аль болох бас жоохон барилдаанаа өөрчилж тий. Үзэгч түмнээ бас сайхан баясгасан уран орц барилдаан гаргах юмсаа л гэж бодож байгаа. Ерөнхийдөө өөрийнхөө энэ мэх техникүүдийг яаж сайхан өөрийн болгож эзэмшчихээ ба одоо энэ шудаг нэвэрцэн дээрээ сайхан өхөөлддөг, бусгадаг гэл ингээл ярих юм бол бас тэгээ биенийхээ онцлог тааруулаад тий хөдөлгөөн жиммас яг л өөртөө л таарсан л барилдаан суулгаж ажил өрсөлдөгчтэйгээ давуу талаа яаж барилдах байх л гэж боддог шүү дээ. Тэгэхгүй бас өөрийн биений онцлогтой таараагүй мэх техник сурчаад барилдана гэвэл бас хэцүү байх л гэж боддог тий. Ер нь энэ бэлтгэл хийж сайжрахад Эрхэнбаяр аваргын нөлөө ер нь их бий. Өөрийг чинь Эрхэнбаяр аваргыг дагаж бэлтгэл хийдгээ л гэж одоо яриад байдаг. 2013 оны намар Эрхэнбаяр аварга дээр танилцж. Тэгээд одоо 13, 14, 15, 16 5-6 жил бэлтгэл хийсэн. Тэгээд Эрхэнбаяр аврагч одоо тухайн үед дөнгөж авраг болсон гэн тий.
төрийн наадамд үзүүрлж төрүүлсэн үнтэй ч одоо тэгж танилцж тэр бэлтгэл сургуультанд нь хамрагдаж өдөр болгон хамт тэр хүнтэй тулах одоо маш том аз завшаан баснууд одоо олдж байсан. Би одоо тэрийгээр бас азтай гэж боддог. Миний одоо бас үдий зэрэгтэй те бас сайхан амжилттай явж байгаа бас хэрхэн баяр аврахтай болдоо салшгүй бол бодоо. Тэр хүний одоо бас бие яаж авч явж байгаа те. Тодорхой хэмжээгээр бас бүгдийн нэг хүрчлэн биш ч гэсэн бас бага зэрэг юм суралцсан байхаа л гэж боддог. Бэлтгэлийг маш одоо яг ёс суртахуунтай те чамбаа хийн цаг барина гэд айхтар хөдөлмөрч хүн шүү дээ зэт. Надад би нэг зурагтаар бүх үзээ сууж исэн. Тэгсэн өсхөрөдөө харцах тэгж ярьж ин лээ. Энэ цаг үед барилдаж байгаа бүхчүүдээс, эд барилдаж байгаа бүхчүүдээс би одоо хамгийн бяртаа бүхийг нэрлэвэл Бат Хөлзийг нэрлэнэ. Бат Хөлзий бол одоо хөлдөөж бяртаа, гардаанж бяртаа, нуруундаач бяртаа, хүзүү толгоондооч бяртаа, үе мөч хөхөндөө бяртаа гэж хэлж байна лээ. Тэгээ одоо энэ бяр өөрийн чинь одоо байгалийн заяаг томл нь илүү байна уу? Бэлтгэл сургуультаар суулгаж авсан бяр нь илүү байна. Тэгээд тал үрээсээ л ах хүүхэд байхасаа л ер нь гэдэгтэй бас жоохон тийм хар бяртаа хүүхдээсээ. Адуу малтаа ноцолдог. Ер нь жоохон тийм муухар дуулаас. Хүний хөлийг аваад манай багш чинь хөлийг аваад ингээд хайчаачаа гээл тэгэхээр би ингэж гаргаж ирж байгаа л ийш нь тавьдаг. Тэгээд жим мас багтаа байхад ч бас хөл гараа авч хөрөлдөг тий. Тэгээд оюутан байхад багш наваа хөлийг аваад ингээд тавьчаачаа гэхэл би өргөж гаргаж ирж байгаа нөгөө талд нь тавиал. Одоо аавыгаа дагаад багасаа бас хар бор ажил хийснийх юм уу. Дээрээс нь одоо бас энэ хөдөлмөрч гэдгийг би одоо бас ингэж ойлгодог шүү дээ. Одоо манай бүхчүүд одоо энэ бүх сонирхож байгаа, бүхөр хичээлж байгаа дүүнер залуучууд одоо хөдөлмөрч гэхээр л одоо зөвхөн бэлтгэлээ хийдэг тий. Тэгээ гэр орны ажил бол одоо баг одоо хийхээр шаардлагагүй. Хөдөлмөрч хөнгөөл зөвхөн бэлтгэл хийдэг хүнийг л гэж ойлгодог юм шиг байна зарим залуучууд. Тэгээ би одоо өөр дотн байгаа дүүнер найз нөхд залуучуудтай л болох хэлдэг. Би одоо хийж чадахгүй гэр орны ажил гэж байхгүй. Гэр орныхаа бүхэл ажилд одоо би тусалдаг. Одоо өөрөө яг хараа заавал их нэрээ хараад тий. Ээж аваагаа хараад суугаад байж болохгүй. Манай ээж аваа бас нутаг хошуундаа тий. Бас айхтар хөдөлмөрч хүмүүс. Ер нь зүгээр суухгүй шүү дээ за ирчдэг л. Бараг тэгэл гараал хоньны аргал тэгэл аргал тэгэл түгэл бас хатаагаал ер нь юу л байна ээж аваа бол өдөөний тэр хар бор ажлыг бүгдийг хийх. Өглөө гараал ороо орж ирдэг. Тэгээ бас ээж аавын минь тэр хөдөлмөрч зан бас надыг бас дий зэрэгтэй те бэлтгэл сургуульд хийгээд ингээ явах. Тэгээ бас зөв замаар бас зөв сайхан хүмүүстэй нөхөрлөж олон сайхан багш нарт найз нөхдүүдтэй те нутаг усныхаа үе тэнгийн сайхан залуучуудтай бас нээлж нэг төвчээ хамт олон болж бэлтгэл сургуульд хийснийх бас үдэ зэрэгтэй явж байгаа болов уу гэж боддог шүү дээ. За тэгээд одоо Монгол бүх барилдаад одоо цэргийн начнаас эхлээд аймгийн арслан хүртэлх тэр дунд байдаг цолуудыг бүгдийг авлаа. Тэгээд өнөөдөр бас улсын сайхан заан болцсон сууж байна. Төрийн цолны төлөө одоо за нэг бас олон жил барилдаж одоо бусад зарим хүмүүс шиг цолгүй бутсан наадам олон биш тийм ээ. Бас харьцангуй эрт цолондоо хөрчихсөн. Тэгээ ер нь 2016 оны тэр 1024 бүхийн барилдаан бол олон сайхан залуучууд цол авч байлаа. Тэгээ тэр наадамд ер нь яаж бэлдэж, яаж орж ирж байв? 2016 онд ер нь бол тэгээд бэлтгэл сургуульд заал танхимын барилдаан тий жигд сайхан байсан. Тэгээд хэрхэн баяр авраг багштайгаа бэлтгэл сургуультай базаагаад төр урахын аманд бэлтгэл сургуультай хийгээд тэр 1024 бүхийн барилдаанд бас сайхан барилдаж одоо тухайн үед дөрвийн даваанд одоо Зохион аймгийн улсын начин тий Лавсарагчгийн нэмсүр ахтаа таарч барилдаж давж 5-ын даваанд улсын начин Амар Заяахаар давж 6-гийн даваанд одоогийн улсын зан Анар тухайд 2 аймгийн арслан нугараад тэгээ сайхан барилдаж харцаг цолтон болж байсан. За хоёлаа тэр харцаг цол өрчжсэн наадмыг энэ дээр нэг иргэн харъя.
Өжидүүхийн барилдааны 5 давааны зүүн тэлэр гомагнад Монгол улсын гавь тамирчин Монгол улсын дархан авраг өсөх 2 баруун тэлэр гомагнад Монгол улсын авраг мөнх батнаар зүүн баруун тэлэг мандайлан гарч ирлээ. За баруудын чавсанда Ховд аймгийн Ярсан Батулцыг. За сүйдэ дараа нь мордлоо. За харахад өвдөгдөө жанжаагүй вайн зүгээр. Тасвар киберсат хусан тавтаа. Ховд аймгийн зэрэгс мэрэт Монтейт констракшн компани бүх аймгийн Ярсан Баяр хүүгийн Батулцыг улсын эчин амар заяагаар тав давж Монгол улсын начин цолны болцыг ангадаа. 6 жил өнгөрцөн байх шүү. Тийм байна. Одоо он гараад 7 жил тий. Цаг хугацаа урд шүү. 6-гийн даваа гэлээ. Тэгээ тончоод ер нь яаж барилдъя гэж бодож гарсан. Тэгээ сайхан одоо агил адилхан аймгийн Арслан таад унж байгаа юм чи. Тэгээ сайхан яваал барилдчих. Тэгээ тухайн үед ч бас барьц сонгож шаасан шүү. Анар чин 5-ын даваанд Өнгөн Баатартай тунаа тийм ээ. Давцсан байсан. Аймгийн Арслан анараар 6 давж Монгол улсын харцаг цолны болцыг ангадаа. Гөөм их л баярлчихсан. Тонж өрөлдөд хайчих сайхан байх л да тийм ээ. Ер нь гэхдээ энэ жил бол цолон төрчөндөө гэдэгтээ бол өөртөө ихтгэлтэй орж ирж байсан уу? Би чинь Чингэлтэй арганы гişг барилдаанд төрүүлсэн байсан шүү дээ. Солилгоор тий. Тэгээд бас нэг за ямар ч гэсэн энэ жил нэг улсын цолонд тухайд ямар нэг юм ч бас мэдрэгддэн шүү дээ. Өөрийн бие байдал бэлтгэл сургуультай. Өөртөө ямар ч итгэлгүй бол бас тэгэл цолонд хүрэхгүй шүү дээ. Би юуээс авахгүй дээ гэж аавна гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм бах тий. Тэгээд долоо дээр авраг огчтойгоо барилдсан уу? Тэгсэн. За ингэж бодсон хайрчих үедээ авсан явраг ирхэн баяр. За өргөдөө. Аврагтай тулах ямар байдгүй. За маань үлдлээ. Тэгэл энэ том цээжи чинь ер нь тэгэл доороос нь анхаарч явна гэж байна. Хэцүү шүү дээ. Онцгой дээр хэрэг аврагч спортын хорон ноёд групп Монday компани Монгол улсын авраг хунаажвын ирхэн баяр. Шинээр улсын харцаг цолны болцыг яг жим мас багтаа хүн шиг хөдөлмөрч бэлтгэл хийн шүү дээ. Хур техник механик бол амар шүү дээ. 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот дугаар 105. Би одоо бараг ирэх мах шиг болцсон юм шүү. Таргалаа. Ер нь зузаараа төс орцсон шүү. Одоо хоёр чинь чацвас ойролцоо байх тийм ээ. Тий. Энд бол өстө туранхай байсан шүү. Жохон бор. Хэд 24 тэл байсан байх нь тийм ээ. 24 настай. Аргагүй бах тоо ч. Улаангийн зэрэг сумын харьяа зэвсэг хүчний 350 дугаар анги. Ер нь тэгээд нэг бүх хүний барьж чадал хэдэн наснаас яг нэг сайхан жагсаж гүйцэтгэг юм шиг санагдтiin. За тэгээд ер нь тэгээд тэр бол нэг хайхтар мэдрэгддэг юм шиг юм уу тэгээд. Барьж чадал гэхээсээ илүү тэгээд туршлага те. Олон жилийн туршлага ухаан суужааж одоо бас юм төрдөг юм болов уу гэж бодож байгаа шүү дээ. Ингээд эндэрт гараад одоо нутгийн одоо тухайн үеийн ерөнхийлөгчөөс одоо яг нэг сум нэг баригад. Оо тийм үү. Тий. Ховд аймгийн зэрэг сум тэгээд бүр баригад нь хүртэл нэг юм уу тий. 3 дугаар баригад бураа баг гэж тий. Нэг аймгийн нэг сумын улс удаа. Нэг аймгийн нэг сум юм. Юу гэж юм тэгээд сайн барилдаарай л гэсэн. Өөрийнх нь сумаас төрж байгаа анхны улсын цолтон тийм ээ. Тий. Ингээд нэг төрийн цолны усаг алхаад эндэрт гараад ард түмэнтэйгээ баяраа хуваалцаад явж явах сайхан байдаг юм байна. Өөстө янзын бас өөртөө бараг итгэхгүй байгаа юм чи тий. Тухай тэр жил аавыгаа би бас аваад дээлээ бариулъя гэ тий. Хөдөнөөс дуудаад наад бэлтгэл дээр байж хат маань ирээд би бас юм өчтэй юм бэл. Дөнгөж бас 24-тэй усын наадамд 2 дахь жилээ барилдчаад тэгээ бас саанаасаа бас тэгэл цол авах хүмүүс өөр байдаг юм шиг байлээ. Аавыгаа дуудаад ааваараа дээлээ бариулаад тэгээ бас нэг 5 даваад ингээ гүйж яхад чинь бас ингээл нэг өөртөө бас нэг итгэдэггүй байл шүү дээ. Нэрээ ингээд цолтон болчихж байгаа юм уу гэдэг чинь. Усын цол ингээд авчиж байгаа ч юм уу. Тэгээ бас нөө ах нар ч бас нилээн бас нэг доо үзчихэж авч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо жишээ нь Өнгөн Баатар ах гэхэд чинь нилээ олон жил барилдчихж. Дон хаяг начин тийм ээ. Алтан хаяг. Тэгээд тэд чинь бол бас харьцангуй бас нэг тий дөнгөж
1-2 жил барилдаал хөрөн хэдэн наснда нэг юу ч мэдэхгүй шахуул усын цолондоос хүрчиж байгаа байхгүй. Тий бас тэгээд бас тэрэн ч бас амар юм шиг юм уу нөө бас нэг бод санах юмгүй сайхан барилдаал одоо нэрүү гэж хэлнэ шүү дээ. Бие барих сандрах гэх юм байхгүй. Тэгээд олон жил болох тусмаа л тэгэл хашир болоод одоо чадахгүй бол яана гэж бодогдоо тийм ээ. Яг одоо бас нэг бэлтгэл сургуультай хаяхгүй яваад байхаар ч бас бүхийн дивжээ гэдэг ч бас тэгээд амттай бас хардаг юм шиг байна. Ичнээ одоо өөрийгөө голохгүй бэлтгэл сургуультай хийгээ те. Тэгээд дээрэс нь бас энэ ард түмний бас энэ ам гэж бас айхтар сайхан биелэхтэй те. Яг л ямар цолонд хүрнэ л гэж ярина. Бас биелчээд байгаа шүү тэр тухай. Яг одоо мянга яриад бас өөрөө бэлтгэл сургуульд хийж хичээхгүй бол бас хэцүү шүү дээ. Бас тал талаас нь юм бүрдчихэж л тэр улсын цол гэдэг юм явдаг байх л гэж. За яа юм бүхэн төшч үж тийм ээ. Тийм байж тэгээд малчин болох гэж байсан хүүгээ 6 даваа төрийн золтой бүх болоход аав нь одоо их баярлсан баг та бодвол. Нөө аав баярлалгүй байх тэгэл. Юу гэж байсан тэгээд цол аваад ирээд. Тэгэл татж унсаад уулаал. Хүү дайртай шүү л гэжсэн баг тийм. Өшөө илүү хичээгээрэй гэл. Тэгээд дараа жилийнх нь наадамд одоо 4-ийн даваанд лаучраар цад унтсан байдаг үлээ. Тэгсэн. 4-ийн даваанд нуграагаар таарад, ханаалтаар таарад. Тэгээд лаач нач нанжсэн. Тэр ямар хуу болсон бэ? Ч одоо 17 оны наа. Чи 17 оны наадам. Бас л барьц сонгуулж унжсэн баг. Өөрөө барьц сонгоод алдаад тухайч одоо барьц сонгоотоо те. Тэгээд бид нар барьц сонгоо гэдэг юуг ерөөсөө нэг айхтар тэгж бэлтгэл сургуульд хийж бас ойлголгүй л ерөн тэгээд тэр дүрмнээс асагчлаа шүү дээ. Тийм үү. Бас намхан нуруутай хүн дээр барьц сонгооны бэлтгэлийг маш сайн хийх л байсан юм байлээ. Одоо тэр барьцнаас салуул одоо сонгуулуул яаж салах вэ те? Сонгуул яаж хийх үү гэдэг тийм тооцоол. Тухайн үеийнхээ одоо энэ бүх бол яг тэр дүрмийнхаа дагуу бэлтгэл сургуультыг тааруулж хиймээр юм шиг санагдсан. Лаучр харцгач тэгээ мундаг өгтөө. Бид хоёр ч юм бас нуруу адилхан жим мас барилдааны арга барил адилхан. Бас л яг бол харж болов шиг штэ цаачаа. Тэгээ алдчихвол тэгэл сонгуулаад унжсэн. 2018 оны наадамд 5-ын даваанд одоо золбоо харцахтаа тунаж барилдаад өвдөг шороодж байлаа. Тэр наадам ер нь бас ямар болсон бэ? Харцах цол хүртсэн хүн чинь бас наадам бүхэндээ цулаа ахиулахыг бодож ирж исэн байлгүй бодууд тийм ээ. Тий. Бид цагаан сараар төрүүлсэн байсан байх шүү. Тийм шүү дээ. 18 оны цагаан сараар тийм ээ. Тэгэд одоо цагаан сараар тухайн үед төрүүл одоо ер нь жилийн цагаан сарын наадмаар төрүүлсэн бүх ч одоос тий. Тухайн жилийнхээ өнгийг одоо гаргаж байна. Одоо бас цагаан сараар төрүүлсэн бүх усын наадмаараа төрүүлэн дээшээ цулаа ахиулна гэж л одоо ард түмэн харж дотроос өөрөө бас бэлэгшээж тэр наадамдаас орж байгаа. Тэгээд золбоо бит хоёрч бас олон барилдсан. Аймгийн золтоо, сумын золтоо байхаас эхлээл бас олон таарч, тунж барилдсан. Тэгээд 5-ын даваанд яалтчгүй тунжиж байгаа. Тэгээд золбооч аймгийн золтоо, би улсын золтоо. Тэгэл тухайн үед бас харгуу сайхан барилдаал. Тэгэл золбоо надыг давж 6-ын даваач бас дахиад тунсан баг тий. Тэгээд золбоо бас сайхан харцуулж байсан. Яг л нэг үеийнхэн да нарч та тийм ээ. Тий. Одоо 2 наадамд ингээд 4 дээр 5 дээр уннаа гэдэг ч одоо бас цэл залуугаараа цол авцсан хүний хувьд бол бас цаг хугацаа жоохон хайрын шүү дээ. Ямар хуу дүгнэлт хийж ив? Тэгээд бас тухайн үед бас өөрийнхөө нэг алдаануудыг л одоо харж байгаа юм ч те. Бас боломжит газрууд л өөрөө бас хайхрамжгүй алдаа гаргаж л унжаасан байгаа юм. Тэгээд нэгэнт одоо бас спорт ч юм бас ялж ялагдахыг бас те тэр төвчээрийг хүнд бас сургадаг. Тэгээд нэгэнт одоо бас ялагдсан юм ч тэгээд. Тэгэл одоо тухайн үед болоод өнгөрсөн юм те. Надаар давсан хүн бас сайхан том цолонд хүрчиж байгаа юм чинь ингээл удаас. Би давсан бол цаана бас л нэг ингээл хүн ялагдал үлдэн те. Нэг нь ялж нэг нь ялагддаг орвоо тэгэл. Тэрнтэй эвлэрээл
өөрийнхөөс алдаанд айрал одоо тэгэл ажиллаад цаашид бэлтгэх сургуультай сайн хийгээл дараагийн тэмцээн уралдаанд алдаагаа давтахгүй юмсаа л гэж бодож явдаг шүү дээ. Тэгээд одоо энэ барилж явах хугацаанд бол улсын баяр наадмаас одоо бусад улсын баяр наадмын дараагаар орох сар шинийн барилдаанд төрүүллээ. Ерөнхийлөгчийн сумын барилдаанд 2 удаа дараалан төрүүллээ. Ерөнхийдөө Монголын ард түмний хүсэн хүлээдэг том баяр наадмуудад сайхан төрүүлж байна. Тэгээд хоёулаа тэр 18 оны цагаан сарын барилдаанд төрүүлж байсан бичлэгийг энэ дээр нэг иргэн харъя. Дөрвийн даваа гэдэг. Таалс ярцаг батал циос ярцаг хангайнаар дөрвийн даваа таарсан. Нуграан дээр хүртэл та хоёр таардаг аа. Холбоотой дөрвийн давааны оноотон дээр орондоо таарсан байна. Та хоёр нэгэндээ бууж өгч суудаа байдгүй. байхгүй. Таарах болгонд бол Уусдад амар штий. Уусаа л үздэг тэгэл нэг янз бүрийн ярьдаг болоход тэгэл анханасаа л тэгэл сурцсан. Өөр амар дасцсан. Баярлалаа барилдаа баруунлаа. Өхөлтсөн юм. Итцсэн юм. Энэ мэхийг би ер нь тэр анх бас ингэж бэлдэж яажсэн штий хүмүүст хийжсэн. Тэгээ яг одоо тухайн үед сэрэд харцах гэжсэн. Энийг чи бас чанж байгаа наадмаар хийхгүй дээ гэл. Тэгэл эн чи бас том бөхчүүдтэй хамт настай бөхчүүдэд туршлага бас энэ одоо санаа гэх юм уу да. Бод санахгүй л гэж заална л хийгээл зөндөө. Тэгэл одоо Бацуур аврах чинь тэр жилийн 18 оны наадмаар бас нөхөйлдөж төрүүлжсэн шүү дээ. Тэгсэн. Жаврагыг. Тэр бас ямар хуу хэмжээний сэрэг бүх вэ гэдгээс харуулж байгаа шүү дээ. Бацуур аврах урд өмнө ер нь бас нөх өхөйлдөж хүн бас хайж байгааг баха. Одоо бол энэ өхөлддөг мэхийг бол хүмүүс их хийдэг болсон байх шүү бас тийм. Бид хоёр нэг бэлтгэл дээр бас дуудаад надыг дүү хамт бэлтгэл хийгээл. Тухайд бас яг яаж хийж ийн гэж надаас ганц л асуучихсан. Тэгэл би яхаа ингээл тэгэл наадмаар яг үзүр дөрөнд тараас очсон ч өхөлдөл тавчиж байгаа ч. Тэгэл бас уул нэг толсон газар бол бас яг эзэг нь орвол бас гоё юм их шүү дээ. Өхөлдөх юм ихтэй. Ямар барьцнаас ивлэгдэх юм бэ энэ өхөлдөг? Одоо бол тэгээд бас илбэг болцоо хүн болгон хийж шүү дээ. Тийм байна. Тэгээ бас энэ мөхийг бас ингээд залуучууд хараад те. Би бинээсээ ингээд суралцаад баяжуулаад цааш нь янз бүрийн төрлөөр өөрийнхөө биений онцлог те. Тэрээр хийгээд ингээд сурна гэдэг ч бас нэлээд том давуу чанар те. Өөрийн чинь өхөлдөг бол одоо яг зурагтаар үзчихэж, бичлэгийг чинь дахин үзчихэж Бямбатхан харцах сурсан гэж байна лээ шүү. Харин тэгсэн гэж ярьчихлаа. Бас сайхан санагдав тийм. Өөрөө ерөнхийдөө бас яг одоо нэг бэлтгэл дээр хийж үзэж байгаа л ганц нэг хүн унгааж үзэл тэгээд тэгээ зааланд хиймэл санагдал. Зааланд бас нэлийн томчуудыг дээш харуулсан шүү энэ бэлтгэл тий. Ер нь гэхдээ нэг ороход бол нэг тэгж дутуудаад байдгүй нам ордог юм шиг. Одоо ч гэхдээ хүмүүс бас учрыг олцоод байгаа юм. Ер нь одоо чинь юм хөгжсөн бичлэг хараа те. Унж болж байгаа юм чинь хариулт яаж давтах уу гэдгийг бас буцаад хүмүүс бас боддог болцсон. Баасан хөө харцаагаар барилдахад ямар байдгийг. Бас л ийггүй шүү дээ. Ер нь тэгэл зай авахгүй ажиллана. Ястаа уран хүн шүү дээ. Яг л одоо ингээд 5 мөчөөрөө барилдаж байгаа шүү дээ. Хөл гар 2 хөл гар толгоо те. Тэгээд яг хүмүүс чинь бяргуу гэж боддоо ш байгаа. Яг тулахаар бол тэгэл бярдуулахгүй шүү дээ. Сэвсэгчний 350 төгрөг. Тэгээд лав зулгаанд ороход бас амар хайдгүй шүү дээ. Тэгээд сонгоо монгоонд хуржлээс бас. Цагаан сараар төрүүлчихэл айлуудаар явахарч бас гоё юм байлээ шүү шиний нэгэнд. Тийм байна уу? Өрөөх орж ирлээ дээсүү гэж бараг л настай хүмүүсийн дээр гар суучих гал. Ер нь гэхдээ их хамгийн бас уур амьсгал гоё байдаг барилдаан цагаан сарын барилдаан шүү тийм ээ. Битүүний орой бөхөө үз дуусчаал маргааш өглөө наадамчууд яг хуу тэгээд яг хуу сайхан л да тэгээд одоо хамгийн том баяр те. Тий. Цол авдаг, бүтэн жилийн хөдөлмөр үнэлүүлдэг. Хүний одоо нэг ясны хөө спорт сонгосны одоо хөв заяа шийддэг наадам. Тий. Тэгэхэд бол улсын баярын маргааш 13-нд бол тэр болгон хүмүүс уулзаад явахгүй шүү дээ. Тий. Одоо дутаг байна шүү тэгэл яг л тухайн цагаан сараарч болохоор яг таамаа хүмүүстэй таарж байгаа шүү дээ. Гудамж таарж байгаа. Жишээ нь нэг төрөл айлд очиход нөгөө талынх нь шал өөр төрлийн хүмүүс ч хүрээд ирсэн байх жишээ нь. Легэл нэг хамар хашаанд нэг айлын гудамд тэгэл танихгүй хүмүүстэй таарна.
ярьдаг юм тэгэл яг бүхөө явж ийн гэхэл бас гоё юм байл. Тэгээ цагаасаар төрүүлснээс жаашаа бас нэг ганц нэг шөвгөрсөн дэх цагаасаар. Тэгээд хүмүүс чинь яг нөгөө төрүүлсэн үнэ чи дахиад төрүүлнэ гэж харж байгаа юм чи. Энэ жил ямар муу барилдваа л гээл. Содном Арслан барилдахад ямар вэ? Би ч одоо Содном дорж Арслантаа яг анх удаа ингэж барилдж үзэж байгаа юм. Тийм үү. Ерөөсөө барилдаж үзээгүй тэгээд нэг барилж үзэх юмсан гэж бодож явсаар байгаа. Тэгээд энэ дээр нэг ингэж таарч байгаа. Таарад хайж тийм. Бас айхтар бэлтгэл сургууль форум жигдрээг байх үед нас таарч нэг тавьж өст. Их сайнгүй байсан шүү энэ төвд тийм ээ. Энд бол нэг усын наадам төрүүлсэн. Тэгээ бас бэлтгэл сургуультны айхтар форумд ороогүй байсан. Тийм бах. Айхтар гойдгүй байсан бах. Тий. Би тэгэл тамирчин хүн чинь бас би тэгэл дараа нь өчнөө шалтгаан байгаа шүү дээ. Одоо өрсөлдөгчтэй сул талаа харуулаад миний гар вертэлтэй хуруу вертэлтэй гэл юм яриад яваад ич бас болохгүй. Айл болох гүрийж явна тэгээд цаг зав бас богинох нь наадамд өгсөн баг чинь имчилгээ хийлгээ суугаад авах сонь. Тэгэхээр ч одоо ер нь наадмын дараа бас нэг одоо болж өгвөл те нэг сайхан амс хийгээд тодорхой хэмжээр эрүүл мэндийн байдлаа бас хянаж байгаа шүү дээ. Тэгээд гар хөөл тохоо те юу байдгийг өдөр болгон л бэлтгэлдэж бас л байнга л биеийн хүчний тэгэл ингээд хоорондоо ижил тэнцүү хүмүүс барилдсан ноцтолтод тэгэл адаглал нуруу хуруу хөл те жижиг сажиг бэлтгэлүүд бол байнга л явчих штеп. Тэгээ тэр болгон дээр ч бас хамаагүй юм тэрэ хэрэглээд байж болохгүй тийм ээ. Одоо бол бүр хэцүү болцсон. Нэг юм уу ч тэгээ нөгөө доп ингээл гарна те. Тэгэхээр ч ингээл ер нь гүрийгээл альбо хар бороор аргаар л явж байгаа штеп. Өндөр аврах та хоёр ч харин нэлээ олон барилдсан баг шүү тий. Бүрэн төгс аврахтаа би бас нэлээ олон барилдсан баг. Аврагын тусчин их вэж нэлээ жинтэйс. Тэгэл энэний дараах нь л тэгэл жинаас одоо л яг гоё формтой байгаа шүү дээ. Тийм тий. Барилдахад ч бас янз бүрийн хүмүүс байна шүү дээ. Янз бүр юм хүм ярьдаг тий. Хил амаараа яадаг. Арга зайлтдаг тий. Бүрэн төгс аврагыг би одоо бас их мундаг гоё жудагтай хүн гэж боддог шүү дээ. За. Унсан ч давсан ч тэгэл яг нэг хിവэрээ. Нэгийн даваанд унсан ч төрүүлсэн ч яг л тэгэл инээгээл яг л байгаагаараа зав. Тэгэл инээгээл илүүсэд хэлж идэг шүү дээ. Харамсах. Тэгээд спорт ч бид ч бас санаатаа санамсаргүй зөндөө характер гаргаж байгаа шүү дээ. Тэгэл дивчэн дээр ч бас тухайд ч хамаг хор шар хөдлөөл яг л буцалцал үзэж байгаа. Тэгэл тэр үедээ санаатаа санамсаргүй янз бүрийн характер гаргаал. Тэгэл одоо хүмүүсийг чинь талцуулах те. Тиймэрхүү бас тохиолдлууд гарч байсан. Нэг тиймэрхүү тохиолдол гаргадаг хөвчүүд бас гоё харагддаг юм байлээ. Тэгээ өрөм төгс аврах гал жишээ нь. Бис нэг тиймэрхүү характер гаргаж байгааг ер нь хараагүй шүү. 2019 оны улсын баяр наадамд бас дахиад нэг удаа шивгэрсэн 5 давж тийм ээ. Тэгсэн 5 даваад 6-ын даваанд бас дахиад тунж байгаа шүү дээ. Тий, анар заантайгаа хоёлаа дахиад тунсан. Ер нь тэгээд би чи анараар харцуулж, анар надаар харцуулж байгаа шүү дээ. Бас юм их сони учиртай. Тэгэл золгоо жишээ надаар начин болчихж байгаа. Тэгээ би золгоогоор заан болчихж байгаа. Сони шүү тийм ээ. Надаар давсан хүмүүс бас бүгд л цолонд хүрсэн байгаа шүү. Тэгээд 20 оны наадам орчин тэр нөгөө юунд болсон шүү дээ. Эрдэнэ суманд болсон наадамд. Тий. Бүрэн төгс аврагыг төрүүлэхэд арсан золтой төрүүлж аврагуулдаг наадамд чинь. Биш дөрвийн даваанд одоо энэ усын начин сандаг дорчтой таарад. Тэгээ бас барьц сонгож яваад онсон. 2021 онд бол одоо ардын хувьсгалын 100 жилийн ой болно гэж одоо бүхчүүд их бэлдсэн байх. Одоо өөрөө чинь хувьд сайн барилдж байгаа. Хойдоо бас төрөө хөдлөнө гэж мэдээж хэрэг зорилго тавьж явсан нь ойлгомжтой баг. Тэгээ харамсалтай нөө наадам гэдэг бүгэн жагсаал цуглаан болоод улсын наадмын маань болохгүй болоод тэгээ сүүлд нь одоо наадмынхаа бүхийг одоо энэ залуучуудын албаны 100 жил бүхий албаны 30 жилийн нэрвчт болгож хийлээ гээл хөдлөөд барилдаан зохион байгуулсан. За ингээд цолын одоо авахгүй дараа нь нөгнөө гэсэн маягийн тохиротой ууланд барилдсан юм шиг байгаа юм тийм ээ. Тэрийг нь сонсоод байхад тэгээд өөрөг чинь тэр барилдаанд 502 бүхий барилдаанд стааж төрүүлээд явж явахлаар том Аават өлзээ Арслан болчлоо гэл ингээл сайхан
баяртай бүгдээрээ л тэгээд өл хөөрөл болцоож исэн тухай үед. Тэгээ ингээд цолных нь асуудал ингээд намар өвөл ерөөсөө огт ярихдахгүй байж байгаа л хавар гэнт хэн гарч ирээл ингээд хууль мойл өргөн барайл ингээд хууль мойлн дөөршөлт оруулах барих болол янз янзын асуудлуудыг тэгж явсаар байгаа л тэр наадмыг бол цол өхөөргөө болгоод ингээд өнгөрөөлөө. Тэнд төрүүлээд явж яхад мэдээж баяртай байсан болов. Тэгээ цолны асуудал яригадаад ингээд ийм болсон. Энэ дээр ерөнхийдөө өөрөө ямар хөө байр суурьтай байдаг вэ? Тэр наадам дээр нь төрүүлсэндээ би бас нэг аслан цулаа авчих байсан юм да гэж амталтай байдгүй ямар байдгүй. Тэгээд тамирчин хүн одоо эд сайхан барилдаж байгаа те. Одоо зориг төрийн их баяр наадамд төрүүлэн те. Үзүүрлэн, цолоо, батлан, ахиулн гэсэн л одоо зоригтой л дэд зэрэгтэй 10 гаруй жилийн хөдөлмөр хүүхэд байгаасаа бэлтгэл сургуультыг өнөөдөр болтол одоо хийгээд бүхий спортод 2 гүйцэтгэлээр явж байна. 512 бүхий барилдаан үзэгчхүү одоо ингээд хөдлөө удах зохион байгуулах юм байна. Тэгээд одоо энд цол ингэж дараа нь нөхөж олох юм байна. Одоо бол олох боломж олцоо байхгүй байна гэдгийг. Одоо анханасаа бүгд ярилцаад тэрэнд ирж барилдсан бүхчүүд ч одоо бүгд ойлгоод ирж барилдаж байгаа. За тэр одоо хэрвээ цол олохооргүй барилдаан байсан бол одоо тэр бүхчүүдийн оролцоо гэхэд чинь тэнд ч одоо ерөөс 100% оролцоотой барилдаж байгаа шүү дээ. Яг цол олгоно шүү гэдгийг та нарт ер нь хэн хэлсэн бэ? За одоо тэгэл одоо Монголын үндэсний бүхий олон оны тэргүүн магалжав тэргүүн л одоо тэнд ч одоо уламжилж байгаа шүү дээ. Тэр хүн ч л одоо Монгол бүхийг одоо авч явж байгаа. Одоо цол олох уугүй юу? Тэр наадмыг яах ч тэр барилдааныг заавал одоо тэнд одоо тэгж юуны дэглэм одоо сайн сахиулж те. Тодорхой хэмжээний бас шаардлагуудыг хангаад тэгээд тэр сонгон хайрхан дүүргийн нутагт дэвсгэрд тэгж хийсэн юм байлаа. Тэр цагдаа магдаад тэр онцгой юу гэдэг тэр бүх зөвшөөрлийг аваад тэгээд тэнд одоо энэ Нямбатар сайд хүртэл одоо бас өөрөө бас оролцсон гэж одоо магалжав тэргүүнээс би өөрөө сонссон. Тэгээд энэ наадмыг сайхан хийлэмгүй зохион байгуулж байгаа одоо наадмаа тасалдуулж яах юм. Нэгэнт л одоо бас ингээд ковидээр бас өчнөөдөж хүмүүс бас эндээд байна те. Тэгээд байхад ч бас улаан цагаан бас ингээд наадам гэдэг хэлсэн. Сонир байна. Гэхдээ яг одоо үзэгчхүү ингээд мянган бөхчсэн дөрвөл 512 бүх барилдаад тэгээд цолоо өгчээ. Уяачт нь болохоор нөгөө бүс үсээрээ ингээд уралдаанаа хийгээд тохироод хийгээд тэгээ 21 он нь болохоор одоо ардын үсгэлийн 100 жилийн өч одоо яг тэндээ тэр ондоо л одоо өнгөрч байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр уяачт нь бол тэр жилийнхээ цагаан сараар одоо тэр цол эренб тэр юугаа оруулаад одоо тооцоолоод явсан байгаа. Уяачт харвачт нь. За тэр 512 их барилдаад тэр шүүгүрсэн залуучуудын цолыг бол одоо тэгээд өгөхгүйгээд шийдвэр гаргасан. Одоо тэрнийг бол өгөхгүй гэж бидхэд ерөөсөө бодолгүй явсан. Нэгэнт л барилдаал Монголын ард түмэн яг хөө үзэгчхүү гэдэг утгаараа болсон. Тэгэл тэнд чинь төрүүлж үзүүлээ шүүгүрцэн ганцхан миний хөв заяа биш байхгүй. Одоо бас алхын сайхан олон залуучууд тэнд чинь 16 залуу шүүгүрсэн шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тий. Тэгэл бүгд одоо бас цол аавн гэсэн л одоо гойрлох тэмүүлэлтэй. Бэлтгэл сургуультай хийгээл хизээ өгөх юм бол хизээ дутах юм бол тий. Таас ингээл допинг хэрэглэсэн хүмүүсийн цолыг чинь даваагүй хүмүүсийн цолыг бас өгчөөд байгаа шүү дээ. Тэгээд одоо бид чинь бас нэг тийм юм бодож байгаа шүү дээ. Төр засаг минь бас төр засгийг хараад хүндлээл одоо байхаас бид ч одоо өөр явах уу. Тэгэл одоо болтол бас л тэгэл гойрлох тасраагүй л байдаг шүү дээ. Тэгээд тэр 512-ийн барилдаан чинь бас 1-2-ын даваа яваад эхний өдрөө завсралчиж байгаа. Тэгэхээр яг л нэг утга төгөлдөр нь бол яг л улсын баяр наадам цол тэр өдрөө зарлиг гаргаж цол уншааг болохоос биш. Тэгээ 3-ын даваанд цол дуучиж байгаа, 5-ын даваанд дуучиж байгаа, 7-гийн даваанд дуучиж байгаа. Би одоо хүүхэд байхасаа л барилдлаа, 10 гаруй жил барилдлаа. Ер нь миний мэдхийн за тэгээд томоохон барилдаануудад 3-5 даар цол дууддаг. За төрийн их баяр наадам цол олох барилдаанаас бусад наадам дээр 7-гийн даваанд цол мол дуучиж байгааг ер нь би баруун мэдэхгүй. Тэгээд эн чинь шугурсан бүхчүүдээс нь хамгийн багт нөгөө нэг залуу начны даахч билгэлдэн шүү дээ. Уламжлуулсан.
Тэгээ харангаа мөнх жаргалд өгч бас тэр даагыг аваад тэгээ бас сайхан цагаан сарынхаа барилдаанд төрүүлсэн те. Тэгсэн. Тэгээ одоо энэ сайхан танаа нэвтрүүлгийг одоо цавшааныг ашиглаад амжуулаад одоо бас хэлэхэд энэ сайхан Монголын ард түмний те эд сайхан барилдаж байгаа энэ залуучуудын хөдөлмөрийг төр түмэн үнэлээсэй л гэж одоо бас дотроо бодож явдаг шүү дээ. Тэгээд энэ хугацаанд ч бас Монгол улсын харцах зовтой олон түмний шуугуулан барилдаж ерөнхийлөгчийн зам гэдэг одоо өндөр чансаатай 128 бүх барилддаг сайхан барилдаанд одоо 19 он 21 он гэд үндсэндээ 2 жил дараа л төрүүлсэн. Одоо 20 онд нь бол болоогүй тийм ээ. Тэгсэн. Тэр ер нь бас энэ цагийн үеийн бүхчүүдийн нэг өнгийг тодорхойлдог сайхан барилдааны нэг шүү. Тэгээд одоо 2 төрүүлсэн хүнд одоо цом хадгалуулдаг. Одоо тэр ерөнхийлөгчийн цомоо бас үрд хадгалсан баг тийм ээ. Тэгсэн нэг жижиг нэг том цом баг шүү дээ. За. Тэгээ бас тэр одоо төрийн тэргүүний те Монгол төрийн тэргүүний одоо уламжлал болгож зохион байгуулсан тэр ерөнхийлөгчийн цом гэдэг одоо жил болгон одоо бол үзэгчд яг одоо хөсөн хүлээж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо яг хэд хоногийн дараа болох гээд байж байна. Ямар ч одоо тийм найраа юу байхгүй. Чансаа өндөр 108 бүхий барилдаанд бас 2 жил дараалан төрүүлснээр бас баяртай байдаг. Тэгээд тэр цомыг бас үрд гэртээ хадгалах болсон даас. Бас л нэг түүх дурсамжтай. Гэрийнхээ өмөрт бас нэг сайхан цомтой байна гэдэг ч бас төрийнхөө сүлдийг те дээрээ залаад айгуу бас гоё хийсэн юм байлээ. Тэр бас нэг дуран дархан хүн л хийсэн баг. Одоо цомынхоо барилдаанд хэр бэлдэж байна. Одоо энэ жил төрүүлэх юм бол 3 жил дараа л төрүүлсэн болох гэдэг шүү дээ. Тэгэл одоо бэлтгэх сургууль форумд орцоо одоо сайхан барилдаан юугаа алгасахгүй тэмцээн уралдаанаа алгасахгүй барилдаа явна. Тийм байна. За тэгээд өнөө жил бол одоо Монголын ард түмэн одоо нодон тэмдэглэж байгаагээд байгаа баяраа энэ жил тэмдэглэж ардын хувьсгалын 101 жилийн ой гэдгийг давхардуулан хийж 1024 бүх барилдаад одоо тэрхүү баяр наадамд ховд нутгийнхан одтой сайхан наадлаа, шинэ начинтай, шинэ заантай, шинэ аврагтай энэ сайхан наадмын одоо нэг чимэг нь болж долоод авч одоо шүүгэрч заан цол хүртсэн 3 бүхий нэг нь бол өөрөө боллоо. Тэгээд энэ их баяр цэнгэл наадамдаа яаж бэлдэж ирэв, өөрийгөө энэ жил ер нь хаа хүртэл барилдсан да гэдэг багцаатай ирсэн тийм ээ. Энэ талаараа манай үзэгчдэд сайхан хуваалцвал. Тэгэл жил болго нийл улсын баяр наадмаар бас нэг ард түмэндээ одоо надыг бас авраг гарсан болно доо л гэдэг одоо Facebook одоо хаанч очсон л одоо настан буурлууд яриад байгаа. За миний хүү нэг авраг болно доо арслан болно доо улсын баяр наадамд нэг 2 төрүүлэндээ гэсэн итгэлийг одоо хүлээлгээд бас нэг 4-5 жил болсон байна. Тэгэл одоо бас энэ их хүмүүсийн одоо итгэл сэтгэлийг алдахгүй тул те одоо улсын их баяр наадамдаа төрүүлж үзэх юмсан, зүрлэж үзэх юмсан, цолоо батлаж ахиулж үзэх юмсан гэсэн одоо зоригтой л одоо бэлтгэх сургуульд жил болгоны наадмаар одоо чамбаар болж одоо жилийн 4 үйлрэл бэлтгэх сургуультай базааж ордог байгаа. Тэгээд ардын хувьсгалын 101 жилийн ойгоор одоо бас одтой сайхан барилдаж үндсэндээ одоо би цолоо авсан бол одоо жил дараалан ховд нутгаас 2 төрөө төрлөө шүү дээ. Тэгээд үед хингийн бас сайхан барилддаг хангаа найз маань мянган мөхий манлаа болж аврах цолонд хүрлээ. Би бас сайхан заан цолтон нэгээр ховд нутагтаа нэмлээ. Сусар орон усын начин боллоо. Тэгээд одоо сайхан наацаа тэгээд манай ховд дэвчээ бас сүүлийн 2-3 жил бас нэг хамт олон болж бэлтгэх сургуультай хийж нэг удирдлаганд ор зангидэгдэж удирдагдж бэлтгэл хийсний одоо бас үр шим гарч байгаа юм уу даа гэж хараад байгаа. Тийм байна. За тэгээ хоёлоо энэ зуны сайхан барилдаана. Энэ дээр нэг иргэн харъя. Саяхан хоёрын чинь зүүдлийнхаа өвдгөр тулжныг хамгаалаад дуудлаа. Овд аймгийн зэрэгсмэрээ 2 тиймэрээс Синжиг университет за
Гарын үзээр хөнхөө мөшгөд татараад авсан байна. Монгол улсын ярилцлага баяр хүүгийн Батболцын улсын чингэн уйгаа. Бараг цохоод байгаа юм шиг гэж байна шүү дээ. Тийм энэ чинь энэ чихний арлуу бас эвгүй ордгийн шүү гэж дэрхэн ярьлаа. Ингэ таахаар бол маш хүнд авдаг. Амар сайхан начин билүү ярьж ирсэн шүү. Тийм мэжсүр начин билүү. Тэр хоёрын нэг л ярьсан шүү. Амар сайхах ирсэн баг. Би ч амар сайхахыг бас ингэж нэг хоёр жайж. Чи энэ ч бас чихний ард яг хөөх юм манаралтаа орчод идэв шүү дээ. Гавыг начингээгээд авсан юм байна. Хоо тэгэл очоод тэгэл өөрийнхөө бодож урд өмнө бас нэг хоёр гурвч барилдсан байсан баг. Тэгээ барилдаанд таарах юм болов уу гэж бодоод. Хойч яг өөрийнхөө бодлоор өөрийнхөө барилдаанд таарах үнэ л авч байгаа шүү дээ. Тийм. Айл болохоос барилдаа сурцсан ч юм уу те. Барилдаа мэддэг хүн л авч барилдахгүй бас. Шийдвэрлэх яг л одоо бас нэг л өдөр бас шийдэж байгаа шүү дээ. Ер нь ам авахтаа зулбуу харцахыг ер нь яаж тооцоолж авсан бэ? Бас л тэгэл урд өмнө бас зөндөө барилдсан болохоор л бас барилдаанд таарах юм болов гэж. Тэгээ тухайн үед л одоо нэг өөрийнхөө одоо тэр бодсон, хариулсан юу гарлаад авч байгаа юм шийдвэр гаргаж байгаа юм л да. Тэгэхгүй одоо наадам эхлэхээс өмнө би тэр тэрийг аавна гэж бас тооцоож болохгүй шүү дээ. Яг тодорхой хэмжээгээр бас нэг бас тооцоо байгаа шүү дээ. Нэг тийм хүмүүстэй би тийм солтоо нуграа тунаагаа тооцоолно тийм ээ. Барилдах байхаа гэсэн нэг. За Монгол улсын цаан солны улсыг ангалаа. Бас гурван авраг ам авчих хэрэгтэй биз дээ. Аврагуудаас хоорондоо нэг чулууг бол өгсөн бодолч бас дотор нэг орж ирж байгаа. Тэгэл ер нь тунал гэж бодчихсон. Хангаатал тунна гэсэн тооцоо бол ер нь баг нэг 99 өвт байсан шүү. Тийм. Орхон баяртай тунна гэж ер нь бодоагүй байсан. Энд дээр л одоо нэг гүйцэх тийм шүү дээ. Энэ ерөөсөө баруун хөлийг хараарай. Баруун хөлийг харж байгаа. Хараарай тэр. Хазгаа их шиг суугаад. Тийм бай. Энд дээр ингэж хайчих жоох. Хэртэй хүн тогтохооргүй те саяны Батболц. Ер нь энийг л тэгэл одоо тухайн үед одоо нөгөө бодож ирсэн. Яг унахгүй хүн бол тэгэл унахгүй шүү дээ. энэ дээр гүцээгээ явсан бол гэл бодож ирсэн байхгүй. Энэ дээр гүцээж яваагүй одоо гол үндсэн юу байсан бэ? Тэгэл өөртөө итгэлгүй ч гэх юм уу одоо бас нэг нөгөө хитрхи бас нөгөө хүнийгээс хаширлаад энэ дээр ингээл хөөлөгчж байгаа юм да. Энд би бас 2 унцсан байдаг ш тэгэл бас асуулт түүхийл байгаа юм да тэгэл одоо ингээл За мордлоо давлаа. За татаж нэг өхий илтгэх гээд дуудлаа. За баруун талд мордлоо давлаа. энэ барьцсан яг энэ Орхон баяр яг 2 унсан ш надлаа. Ингээ 3 дахь ингээ унцчих. Тэр өөрийнхөө алдаа өөрийнхөө нийгмийнхэнд ингэж олон унсан өгчөөс муу байдгийг тэр өөрөөс нилээн бас дүгнэлт данаа хийж алдаан дээр бас нилээн ажилламаар юм уу гэж одоо бодоод ажиллаа л байгаа. Энэ ер нь хашраас бас нилээн бас өөрийгөө авардаг гэдэг бас алдах ч юм бас байгаа шүү. Хаширлж байгаад бас нилээн алдсан бас. Тэгэхээр энэ жилийн одоо 8-нд оны гол алдаа болж байгаа хашралсан тал нь их гээд байна уу? Тэгсэн. Ерөнхийдөө бол зүгээр сайхан өөрөөсөө бас жиммас багтай насаар дүү цолоорч бас одоо дээр нь л өссөн шүү дээ. Тэгээ бас сайхан бод санах юмгүй одоо барилдчихл байсан байлээ л дээ. Хаширлаа л тэгэл. Хитрхи муухай нэгтэрч байгаа л тэгэл. Боломжаал. Хийцэн юм дараа тийм ээ. Тэгэж бас нэг ингээд нэг сая нэг хөөсөн шүү дээ. Тэгэхэд би бас нэг айхтар бас хүч гаргаж хөөсөн байхгүй. Хүн чинь бас ингээд нэг барилдаан дээр үндэсний хүч нэг онцлог байгаа шүү дээ. Чөлөөтжуудаа ч бас нэг тайм өгөхгүй ажиллаж байгаа шүү дээ. Үндэсний хүчин бол бас нэг жоохон хялаагаа цуцаад нэг хүч гаргасан бол бас нэг илүүсээ суллах ч юм уу эсвэл нэг эмчрүү нэг цаг авах ч юм уу. Би ер нь нэг барилж захт нэг цаг аваад идэггүй. Тэгэл сайхан барилдчихъя гэж бодлоо. Тэгээ наадмаар би бас нэг цаг аваад нэг тайм аваад жоохон бодох л байсан мөлий. Тэгээ одоо яг хөө сайхан
надаар даваад улсын арслан боллоо те. Зүр түрүүнд үлдлээ тийм ээ. Бас сайхан төрийн наадамд зүр түрүүнд үлдчихлээ. Тэгээ бас хүн болгонд бас ээлж гэж бас байгаа те. Тэг сургуультай сайн хийгээд олон унсан бүхтэй харамсахгүй л явах сайхан. Ялгаагүй бол одоо бас нэг хүнийг даваад өөрөө цул авах сайшаа. Юм уу харамсаал нэг шаардлагатай байлаас. Тухайн үеийн л одоо нэг процесс болоод өнгөрч байгаа шүү дээ. Тий. Тэгээ дараа нь мартчихаа. Энэ цаг үед одоо барилдж байгаа хүүхдүүдээс бэр тэнхээгээр гайхагдж байгаа хүн өөрөө юм. Өөрийн чинь хувьд энэ цаг үеийн одоо энэ том авраг гарслан гардизаануудаас хамгийн бях тавхын санагддаг байна. За ер нь тэгэл бяртаа бүх олон байгаа дөө. Тэгэл одоо бол яг жиг одоо сумын заан ч одоо бараг л улсын аврагтайгаа адилхан л тэгэж таг өргөдөг болчихлоо шүү дээ. Түмэр. Тэгэд юм бас хөгжчлөө. Одоо 10 оноос өмнө бол бас нэг цолны ялгаа гэж бас байсан шүү дээ. Аймгийн начин цолчин бол хүү амар тул сумын заанд бол нэг тийм амар унаад байдгүй. Улсын авраг цолвол за тэгээд нэг 3 4 5-ын даваа хүртэл тэр аймгийн арслангууд тэр аманд гарсан залуу хөгчүүд сумын заануудыг бол гуд татаал хайждаг гэсэн. Одоо бол ер нь сумын заанууд залуу хөгчүүд нь л нэгийн даваанд аврагуудтайгаа бараг л золгодог болсон. Тэгэхээр бас адил төвшөнд бүх хөгжиж байна те судалгаа явагдаж байна. Тэр хийж байгаа бэлтгэл сургуулийн онцлог бүгд одоо бас адилхан болж байна. Болж байгаа юм уу гэж одоо би бас ойлгож байгаа шүү дээ. Үеийн сайхан одоо яг одоо өрсөлдөж байгаа хөгчүүд одоо бүгд л сайхан бяртаа сайхан хөгчүүд байгаа дөө хангаа авраг те. Одоо дээхэн үеэс ихт одоо санжаад хамбаа авраг. Хангаа авраг бол одоо бас лөөгүй бяртаа хөгшүүдээ бас өргөөл явчихдаг. Бид хоёрын барилдааны онцлог бол тэгэл яг одоо биеийн пропорц бол харьцангуй бас надаас өндөр. Жим мас бол өөрлөлцөө байгаа. Тэгээд барилдааны онцлог бол ер нь жоохон хангаа бол надыг бол нурууныхаа материалаар л жоохон илүүрч хаяад байдаг юм болов. Хаяад исэн болов гэж боддог шүү дээ. Тэгээд одоо би ч бол хангаад аймгийн арслан байхаас олон улсаа би тэр ч бол заалан тэгэл тончдаг, таарчдаг. Сая 18 оны цагаас гарах чи хоёр улсын харцаг дөрүүдээр л таарсан. Өдөө орон нутагт чи би тэр чин амраал очихороо сумё тий аймагт болсон тэр аймгийн сумдар болсон бүхэл барилдаанууд тэгэл таарч байгаа юм чи. Тэгэхээр өөрийн чинь хувьд одоо энэ ёс чудгийн тухайд ер нь юу гэж бодож явдаг вэ? Энэ Монголын ард түмэнд, энэ Монголын сайхан бүхчүүдэд, Монголын сайхан залуучуудад ер нь ямар үргэлжлэлээр дуурал үзүүлж явах юмсан гэж боддог вэ? За тэгэл ёс чудаг гэдэг чинь бол тэгэл маш олон зүйлээс л одоо хамаарж байгаа. Даадгийн захын л хүнтэй мэдлэх. Ясноос эхлээл. Ахмад цолтой бөхчүүдээ те. Баг өөрөөс нь ахмад настай бөхчүүд өөрөөс нь баг цолтой байсан ч хүндэлж явах. Нэг зангаараа. Одоо тэгэл ахаа гэж байгаа л хөшөө болол явуулаас хэцэн шүү дээ. Тэгээд энэ спортод байгаа ёс суртахууныг амьдрал дээр ч гэсэн бас суурлаж одоо авч явах хэрэгтэй. Гэр орондоо найз нөхдийн хүрээнд ах дүүнэрийн хүрээнд нутаг усны хүрээнд одоо яг л нэг зангаараа байх юмсан л гэж бодож явдаг шүү дээ. Тэгэхгүй одоо дивжэн дээр нэг зантаа хүмүүстэй гараад гэр орондоо нэг зантаа одоо ах дүүнэртэй нэг зантаа нутаг усны дивжэн дээр очиж нэг өөр зан гаргаал ингээл яваад байж болохгүй. Яг л одоо хүний тэр хөөрийн байгаа тэр багын те ёс суртахуун тэр зан нэг зан гараал явъя гэж боддог тий. Ер нь одоо өөрийнхөө төрсөн дүү тэргүүтээ нэлээд хэдэн залуучуудыг бас сайхан дагуулад бэлтгэл хийж их шиг байна тийм үү? Тий. Одоо энэ юунд Дүлгэн нуурт би нэг 2 өрөө байр гаргаад өгцөн. Тэгээ 4 5 залуу бэлтэж байгаа. Тэгээ одоо бас өөрөө бас энэ амьдралыг те багаас нь туулсан. Тэгээ өнөө өөрийн гэхгүй одоо бас надыг тоогоо те ирээд юм асуусан хүүхд болгонд л нэг заагаад өөрийгөө голохгүй те өөрийнхөө одоо надаас ч бас асуудаг шүү дээ. Хүүхдүүд
бас үеийнгийн сайхан аймгийн Арслангууд одоо усын цолонд өргөж байгаа те. Аймгийн Арслангууд ч бас одоо дагаж бэлтгэл хийгээ санал тавьдаг. За шуудагны барилтанд яаж хийх вэ? Яаж хүнтэй барилдах вэ? Тэгээ бас олон сайхан дүүнертэй бас зөв сайхан үлгэр дуурайлтаа те. Бас энэ спортод амжилт гаргаад бас нэг нийгэмд өөрөө бас тодорхой хэмжээгээр байр суурь эзэлсэн бас өөрийнхөө чадах шинээр туслах юмсан л гэж бодож. Одоо олон хүүхдийн одоо хүний өөрийн ялгалгүй л отод гэл. Манай ч нэг жил чинь нэг байтхаа би өөрөө түрээсний байр намдарч захтаа л хажуудаа 2 оюутантай байдаг гэсэн. Сүүлдээ бүр 5 оюутан байдаг гэсэн. Тэгээд яг одоо бүр гэртээ байлгадаг гэсэн. Одоо бол тэгэл харьцангуй бас манайх ч 2 3 хүүхдтэй болцсон. Тэгээ бас дүүнер ч бас нас үеийн хүрчлээ. Тэгээ тусад нь байлгаад бас биеийн даалгаад бас дараагийн тэ амьдралдаа цолоо ахиулаад бие сайхан одоо аваа яваасаа гэдэл заа зөвлөл одоо чадах шинээрээ туслаад явж байна да. Олонний нүдэн дээр байгаа хүн бороо зуруу ярих хазгаа гიშг ирэхгүй болчихдөг юм шиг байна. Одоо Монголын энэ одоо сайхан бүхчүүд нэг барилдаан дээр нэг жижиг л өө гаргах юм бол тэгэл үзэгчид тэрийг тастаж аваад зураг хөргийн бичлэгийн тавиал энэ сошиал дээгүүр сэвдэг янз бүрээр хилдэг барьдаг гэдэл иймэрхүү асуудлууд их. Тэг өөрийн чинь хувьд одоо жаргал баяр заантай нэг барилж явах та Сумьяот начинтай нэг барилж явах та энэ төр нэг гар хөлөөрөө нэг жижигээ урсан барьсан нэг иймэрхүү юмнууд бас яваад байдаг. Энэ дээр одоо нэг үзэгчдтэй хандаад юу гэдээ хэлчмээр байна тийм ээ. Өнөөдөр бас сайхан зам болчоо сууж шít. Тэгэлгүй яах вэ тэгэл. Тухайн үеийн л одоо нэг өөрийнхөө эмоц тэр нэг характерыг барьж дийлээгүйгээс л болж одоо тэгээ нэг төрүүлж үйлдэл хийсэн л буруутай болдог. Өөрөө харахад ч хүртэл сүлд муухай харагдаж байгаа. Тэгэл одоо ч манай энэ үзэгч ч одоо талцсан шүү дээ. Одоо манай нутгийн ах トゥ хоёр байсан ч талцсан шүү дээ. Миний дэмждэг өгч гэх жишээ нэ. Тэгээ одоо аргагүй ч юм аа тэгэл одоо тэгжил бүгд нэгийн дэмжих алгүй шүү дээ. Тэгэл тэр хүний одоо өөрийн тухайн хүний одоо өөрийн үзэл бодолтой. Тэгээ тухайн үед болоод тэрнээс ч ойшоо тэгээд гараад уучлалтгүйгаад гар бариад тэгээ одоо бол янз бүрийн тэр өш онсон тийм байхгүй шүү дээ. Тэгээ яг дивжэн дээр л нэг одоо яг л нэг одоо барилдагчид бол хагас тулааны л урлаг болж байгаа шүү дээ. Энийгээл гараа сайхан хүн нунаад байна гэж байхгүй шүү дээ. Бас нэг уурлаж шаарлаж бас хамаагүй шатаж бас болохгүй шатуулаас ялаагаад унчин те. Тэгээ тухайн үед л одоо өөрийгөө дийлэхгүйгээс олж тийм 2 удаа тийм үйлдэл гаргаж ирсэн. Тэгээд үзэгчдээсээ бас уучлахгүй. Дахиж одоо бас тийм алдаа давтахгүй хичээнэ. Одоо бас сайхан зам боллоо томжилтоо. Олон сайхан дүүнер найзуудтай энэ нийгэмд үлгэр дуурайлуулж явж байна. Тэгэхээр одоо бас тийм юм давтахгүй байх юмсан гэж дотроо өөрөө бас өөрийгөө бас хинж цэгэнж явж байгаа. Ер нь нэг яс сайтай бүхүүл нэг 45 хүртэл барилдчихж байгаа юм шиг байгаа ингээд. Тэгэхээр өөрийн чинь хувьд ер нь нэг хэд хүртэл барилдчих бол. Тэгээ би нэг ноднон бүхэн өргөний тэр бүхчүүд гардаг тэр үүдний нэг самтал дээр өөрийн чинь гутлаа баглаа сууж яхад ингээд яаж очиж суугаад тэр өвдөг тойгоо чи хараад бүр гайхсан. 5-ын даг шиг том юм ингээд багхагаа сууж исэн. Тэгээ энэ бүх хүний шинжинд бол одоо энэ өвдөг тойг том байна гэдэг бол одоо хамгийн гол шинж гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр өөрийнхөө хувьд одоо энэ өгөгдлийн талаар юу яах вэ? Тэгээд бас энэ үг дээдсээ сайхан ээж аавал те. Морхнаас энэ сайхан заяасан энэ бие зөгцсөн. Ээж аав минь хамгийн гол нь эрүүл чирэг өсгсөнд л одоо баярлалдаг. Манай авч бас сайхан том биетэй хүн байдаг шүү дээ. Тухайн үед одоо эд залуудаа 140 гарan хийлтэй метр 90 мэртэй өндөр байсан баха. Одоо нэг 86 7 байгаах шүү. Бүр багтлаа гэхэд. Тийм үү? Ээж бол намх нь яг над шиг тийм шагналгаар. Тэг дөрөв мөчн тэнцүү. Тэгээ бас манай ээж аавын хоёр талын удам бас том биетэй бас тэ нутаг орондоо бас сайхан нэр алдартай болсон байсан. Өвгдөө эцсийн минь ариун цагаан тэ. Явсан замаар л би одоо ингэж
сайхан явж байна даа л гэж боддог залбирч. Өвгдээдсэн минь сайхан явсан болохоор үр хүүхэд сайхан явж байна. Үр нь үлдэх орвоод бас тэ зөв өндрээд уцах юмсан ингээл хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэрнийг одоо бас өөрөө бас модожоос харьцангуй бас жоохон тогтчих шүү дээ. Нас 30 хүрлээд 30 гарлаа тий. Тэгэхээр бас жоохон бодолтой байхгүй бол. За ингээд энэ хүү сайхан өдөр бас нэвтрүүлгийн манай хамар морилон саатаж бидний залуу насныхаа амжилт ялалт олон сайхан дурсамжуудын тухай сайхан хөрөлдсөн. Заандаа их баярлалаа. Тэгээд хоошид бас төрийн наадмын төрөө хүртэх арслан авраг болох тэр зориг мөрөөдөлт нь биелэх болтугай гэж хүсэн өрөөх байна. Олон жил сайхан бэрэлдэж Монголын ард түмнээ баясгаарай. За баярлалаа. Хөрөөлөр болгоо. За ингээд эрхэм үзэгчтэй гүндүүгээр нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Шинэхэн дугаараараа эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.